За та бүхэн амраа Монгол байна уу? Тэнгэр Монгол газар подкастын маань ээлж дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаарт бид Монголын шуулгын холбооны ерөнхийлөгч Отгон сайхан ахыгаа урьсан юм аа. За баярлалаа. За тэгээд энэ удаагийн дугаарт урьж оролцуулж байгаа зочин маань өөрийгөө танилцуулнаа. За юуны өмнө Тэнгэр Монгол подкастын хамт олонд маш их баярлалаа. Энэ подкастт оруулж ярилцлага авч байгаа та нартай гялалаа. За тэгээд намайг Дөрцөнгийн Отгон сайхан гэдэг. Зачлөө дуран бүтээлч Монголын шуулгын холбооны үүсгэн байгуулсан. Одоо Монголын шуулгын холбооны ерөнхийлөгч. За Албан тушаалтай яваа юм хүн байна. яхаа тэгээд энэ шуулгуу гэж юу юу гэсэн үг юм бэ? Ямар соёл юм бэ? Бид нартай ер нь ямар холбоо байна? Одоо бид чинь яг үндэ би шуул хуй гэдэг үгийг бол ойлгохгүй. Тэгэхээр ийм байл та. Анх би яг түрүүн хэлжснээр одоо Улаан баярын Эрдэнэбаатар доктортой анх танилцаад оршиход энэ нэр томьёол гарч ирсэн. Шуулгуу гэдэг. Тэгээ би өөрөө ч их гайхсан л да. Шуулгуу гэхэлэр одоо яа тийм зүгээр нэг шуу бариад байгаа ч юм уу, шууга агнаад байгаа ч юм уу гэдэг их гайхаад. Тэгээд мэдээж тэр хүнээс өөрөөс нь асуун штэ. Өөрөө ч тэр нэг анхныхаа сэтгэлдээ айгүй тодор бичсэн байна. Монголчууд тэр их дээр үеэс эхлээд одоо гөрөөлөх үе, нохоолох үе, шуулах үе гэж яг тэр тухайн үеийнхээ ахуй амьдралдаа тааруулсан ан агнуураа сэтгэвлэн тэднийхээ одоо нэрсэн байсан байдаг юм бэ. Тэгээд одоо жишээ нь нохоолох үе гэвэл одоо анч таад нохоор ч юм уу те нохоогоор ан хийх ч юм уу. Гөрөөлөх үе бол одоо ном сумаараа тийм ээ ан гөрөө хийх ч юм уу. Шуулгын гэхэлэр одоо яг магцсан шууг сургаад байгаль дээр нь ан аав хийх цаан үгийг шуулгуу гэж нэрлэж ийсэн. Тэгээд ер нь бол би анх нөгөө холбоогоо болгохдоо ан шуу сонирхчны клуб гэж байгуулсан гэж ярьж ирсэн шүү дээ тийм. Яг энэ нэршлиг би сонссноос хойш ер нь бол энэ бол нэг томьёо чашд явах хэрэгтэй юм байна гэсэн үгнээс Монголын шуулгын одоо ан шуу сонирхчны холбоогоо аныхын нэрийг одоо 2005 оноос хойш ерөнхийдөө албаасаар Монголын шуулгын холбоо гэж өөрчилсөн байна. Тэгэхээр шуулгын гэдэг яг нэр томьёо нь бол одоо магчин шууг тийм ээ сургаад ан ав хийхийг шуулгуу гэж. Тэр шуулгын доторх магчин шууд гэвэл одоо яг бүргээд харцах шонхор тийм ээ гих мэдлэн мэдээж магчин шуудын зүйл шуунууд тэнд дотор нь болж байгаа. За хүмүүс маань магадгүй гайхаж магадгүй шууд өөрөө ангаа барьдаг шууд гэлээд байгаа шүү магчин шуу гэж тийм. Бусдаар бол тэр тас шуу бол биш, ял шуу бол биш. Шууд өөрөө доторж барьж авдаг шуу гэлээд байгаа шүү дээ тийм. За тэрийг гаршуулж буюу тэр байгалийн одоо магчин чанарыг ашиглаж өөртөө хэрэгцээтэйг авлуулж сургаж хэглийг нь шуулах уу гэж хэлээд байгаа юм шүү дээ. Ер нь бол яг одоо түүх талаас нь аваад үзсэн ч байсан тийм шуулгын гарал үүслийг аваад үзэхээр одоогийн байдлаар эрдэмтдийн нэг нэгдсэн санаа гэж байдгүй. Яг тэндээс гарал үүсэлтэй гэж. За яг анхны тийм олдураас аваад үзвэл Египтийн одоо тэр бунханы юунаас маш их зураг гардаг боловч тэр бол илүү дотой мэдлэрэг. Гэвч Монгол талаас нь ингээд дундад Аз тийм ээ Монголын тал хээр нутгийг аваад үзвэл эндээс маш их шуулгуудаа холбоотой олдурууд илэрж ийсэн. Одоо яг тэр тусмаа манай Монголын газар нутгаас гэхэд аваад үзэхэд одоо хадны зураг тийм ээ. Яг шуу сургаад ан хийдэг жаа хадны зургууд ихнээс нь тэрнийг ингээ аваад үзэхлээр одоо манай эрнээс өмнө бараг 300,000 жилийн өмнөх асуудал үүсэж байгаа байхгүй. За тэр мэдээж хүн төрөлхтөн хөгжиж байгаа хадны зураг маань арай л нэг дэвшил технологи болоо тийм ээ. Одоо татем одоо хүн чулуун болоо гэсэн. Тэгээ одоо яг манай Монгол бид нартай холбоотой миний шуулах сонирхт хүний хувьд хамгийн том олдоор одоо
Булган аймгийн Мог сумд байдаг. Одоо төргүүн үеийн 7 дугаар зууны үеийн одоо хөл асгалтын туршилт газрын чулуу байгаа. Чулуун хөшөө. Тэн дээр ингээд хоёр одоо ноён ч юм уу тийм ээ. Ингээд шонгор суудсан. Нүнийхээ өрөн дээр ингээд шонгор шуу суудсан. Энэ бол яачгүй яг ингээд Монгол талаас нь бидний хөв талаас нь тухайн үед бол ингээд энэ шуулгууч хөгжиж явсан юм байна ингээд харуулсан юм байна гэдэг. За тэрнээс хойш ингээд одоо бид нэр өшөөсөө аваад үзвэл одоо хүннүүгийн хаан Атилагийн одоо бамбан дээр байгаа шонхрын дүрс бол одоо эдлэг шонхрын хард үзмийн шонхор гэж яригддаг тийм ээ. А тэгээд одоо түүхэн холдурууд тэндээс одоо бид нэр тэгээд нэг хаад ноёд нас ороход одоо эд хэрэгэлтэй ношуулдаг байхад тийм ээ. Тэр ганц шууг нь хүртэл ингээд орчуулж ийсэн тэндээс нь ингээд гарч ийсэн одоо шууны яс мас ингээд аваад үзэхэд энэ шуулгууд яалчгүй бидний өв төвтэй маш холбоотой. За ингээд тэр түүхээсээ өшөө наашаа ингээд хөөгд яваад ирвэл энэ шуулгын хамгийн одоо тодорх бичсэн. Миний хувьд бол бараг одоо Монголын нууц товчоо гэдэг ном байна шүү дээ тийм ээ. Миний хувьд Монголын шуулгын нууц товчоо байхгүй тэр чинь. Монголын одоо нууц товчоо ном маань өөрөө миний хувьд Монголын шуулгын нууц товчоо. Зүгээр нэгдүгээр бүлгийн аваад уншихад тийм ээ. Тэр бончор өндөг нөхөр автор нарт ад үзэгдээд тэр онон мөрний голоор ингээд өөрөө үсгэлэн тийм ээ хоол ундгүй тэр бургасан донд явж исэн нөхөр ингээд тэр харцаг шуу хар шуу барьж байгаа төрхийг харсан байна. Тэрэн дээр одоо яг Монголын нууц товчон дээр байгаа шүү дээ тийм ээ. Харцаг шуу, бор шуу, хар хур шуу барьж байгаа гэдэг. Тэгэхээр тэр нууц товчон дээр тэрнийг маш тодор ингээд бичсэн. Тэр бол миний хувьд бол маш том олдор болж таарж байгаа байхгүй юу. Тэр хүн зүгээр юу ч мэдэхгүй хүн явж байгаад харцгийг хөөгөө барина гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр хүн дил морныхаа дил сүүлээ юу өрх хийгээ тийм ээ. Өрх хийх технологи нь мэдсэн байна. Харцгаа барих аргаа мэдсэн хүн байна тийм. Харцгаа бариад сургах технологи нь одоо мэдсэн хүн чинь тэр харцгаараа тэр өвөлдөө ан хийгээд өөрөө амьд одоо тэр өвлгийг даваад тийм ээ бүр нууц товчон дээр бичээс тавах шүү дээ. Бургас бүр ингээд нэг гоё одоо галуу нугас өлгцэн тэр нь бүр идэж чадахгүй илжрэх хүрсэн ингээд. Тэгэхээр тэр өв соёл тэхөө үед ямар өндөр төвшөнд явж ирсэн тийм бидний өвгдөөс чинь ингээд яг маш уйлдаад байна. За тэгээд аваад үзэхэд одоо цагаан шонхор гэж аваад үзэх монголчуудын ерөө ингээд яг ингээд түүхээ аваад үзэхэд тэр Монголын газар нутг одоо энэ сайхан хээр талд отон омгуудын гол шүтэн мэдээж тэр хүчрэхэг чон баавга барс юу гэдэг. Тэгээд мэдээж тэр тэнгэрийн шүтэн болсон одоо тэр цагаан шонхор явж байгаа шүү дээ. Хяад борчгоны гол шүтэн цагаан шонхор байсан тийм ээ. Одоо яг Чингис хааны өвдөө эзэн шүтэн цагаан шонхор. Тэгэхээр энэ одоо угаасаа ингээд Монгол хүний тэр хиймэрийн тэнгэрээс нь чарж ийсэн, тэнгэрдээ шүтж байсан ахуйн соёлдоо ч хэрэгжилж ийсэн. Сүүлд энэ маань ингээд ахуйн одоо зүгээр ич тэжээлдээ хэрэгжилж ийсэн нэг арга барил нь тийм ээ. Одоо монголчууд хүчрэх болоод энэ гот юу гэдгийг тэр нэг шуулгуугаар ан хийх юм бас нэг цэрэг дайны бэлтгэл болох. Нөгөөдлөөр ич тэжээлээ болох. Сүүлдээ манай хаад ноёдын тийм ээ бас нэг 6 цэнгэний хэлбэр болоод хөгжөөд ирсэн байгаа байхгүй тийм ээ. Тэгэл одоо тэр Чингис хааны хүүхдүүд Дундад Аз руу айдан дагуулж байхад тэр Самарканд хавьд шуугаар ан хийлгээд их хаан руу хідэн тэмээ тэр агансан шуунуудаа явуулж ийсэн ингээд. Нөгөө нэг нууц товчоо тэр Марко Пологийн бүхэн дээр ингээд бичээс байгаа болохоор яачгүй бидний л өв соёл явуулдаг байхгүй. За тэгээд цагаан шонхор гэхлээр одоо цагаан шонхор маань өөрөө манай Монгол улсын одоо нэг юм шоу биш. Энэ нүүдж орж ирээд буцаа явждаг шоу. Гэхдээ ер нь шонхор шуулгын дотроо ингээд багчин шууныг хоёулаа цаашаа ярил би өшөө зүйл ангаар нь яриад өгнө л да. Гэхдээ энэ шоу бол хамгийн одоо хэрэглэхийг дайчин хамгийн хүндлэгдэх шоу байсан. Тэр талаасаа илүү цагаан шонхор бол тийм шүтэн Батуговын сүлд болж явж исэн.
гэж би боддгийн. За. Мэдээж монголчуудын хувьд бол шонхор шувуу том байрсаар үзлэн одоо сэтгэлгээ, түүх, соёлын хувьд гээд хэлэх гэхээр ямар соёл вэ гэдэг зүйлийг би танаас асууж байгаа. Хайж ирж байгаа учраас шонхороор яаж шуулах вэ ан гэдэг вэ? За зүгээр яг шуугаар яаж ан хийдэг вэ гэж асуултанд нь бол яг хоо энэ бол одоо хүн анх одоо юу гэдэг тийм ээ энэ нэг мэдээж хэрэг дээр дөнгөж нэг хүн нийгмээ болоод мал ахуй хэрэглээж явж исэн. Тэгэхэд тэнгэр нэг шуу хажууд нь нэг галуу нухсыг цохоод нөгөөдгөө аваад идээд идэг. Нөгөө нөхөр чинь тэгж чадахгүй шүү дээ тийм ээ, ямар нисгэж чадaltaй юм ш. Тэнгүүд хүн анх бодсон бахал та тийм. Энэ нөхрийг ерөн ашиглаад ан хийгүүд би нэг зовохгүй хоолоо олчих гişүү гэсэн үднээс сэтгэхүүгээс хүмүүс ихсэн болоо гэж бодсон. Тэгээд нөгөө нөхдөө чинь нэг барь гаргаа болоод нөгөөдгөө сургаал. За ерөн бол тэр сургах технологи анх тэр хүн яаж сэтгэхээ тэрнийг сургасан тэр ерөнхий одоо хэлбэр өнөөдөр хүртэл алдагдаг байгаа. Тэр юу гэвэл мэдээж эхлээд шуугаа барина. Зэрлэг шуугаа тийм ээ. Харцгаж байна уу, шонгорч байна уу. За өөртөө тасгана. Өөртөө тасгаж тэр шуугаа чи хангаа хийн штэ. Өөртөө тасгасныхаа дараа махан дуудах юм уу тийм ээ. Өөр дээрээсээ хоол идүүлдэг. За одоо зүгээр шууд нөгөө би түрүү нөгөө юу гэж мэдэхгүй харцгаа тавиад нөгөөдг нь ингээд нэлээд алга болсон гэд тэхгүй штэ. Тэгэхгүй тул нөгөөдгөө мэдээж гурт уян тавиал тийм ээ. Нэг бариулна, хоёр бариулна. За тэгээ очиод нөгөө барьсныхан дараа шууд булааж авахгүй тийм ээ. Гэх мэтлэн ерөнхий арга барил нь тэр байгаа. За тэгвэл яг хөө ингээд цаг хугацааны хувьд бол шуу болсон өөр. Жишээлбэл эдлэг шамхгаар миний хувьд бол нэг 2-7 хоногийн дотор ерөнхийдөө хүн тасаад одоо махаа идээд сургалтанд сураад тийм ээ одоо дүүрэг нисгэндэг ч одоо урайдан дуутах юм бол одоо энэ улан баярын эрдэнэ энэ докторийн номон дээр хүртэл тийм ээ шууг ингээд хиймэл өвөөш уяад тийм ээ ингээд дуутах энийг урайдан дуутах гэсэн томьёол хүртэл тэгж дуудаа дараа нь амьд амьтандаа тавиад гих мэтлэн яг энэ одоо юу болоод алдагдаагүй өнөөдөр хүртэл яг энэ тэр чигээрээ л явж байгаа. Ер нь бол сурах процедур бол их ойлгомжтой. Тэрсээ баярлалаа, өөртөө тасгалаа. Тасгалтын одоо юугээ хийн. Тэр бол нэг 7 хоногийн хугацаа байгаа шүү дээ, тийм ээ. Тэр 7 хоногийн хугацаанд тэр өвөөшөнд нисэх. Тэгсний дараа нэг ер нь бол нэг сарын дараа гэхэд махчин шуухан гэхэд бэлэн болно. 100% бэлэн болох хугацаа бол нэг сар хавчин л хугацаа байна. За. Энэ шуулгуу гэдэг соёл маань бидний түүхэнд эрт дээрээс эхлээд одоо бидний цаг үе хүртэл нэг хэсэг хугацаанд мэдээ тасарсан болж талах гэдэг. Бол таарад байна. Тийм. Тэгэхээр тэр талаар та мэдээл. За би түрүүн хэлснээс одоо ингээд гар дүрслэн хэллээ шүү дээ. Одоо Монголын газар нутгаас бол одоо хамгийн одоо тод жишээгээр бол 30000 мараа ирэн хүн 30000 жилийн өмнөөс ингээд гар дүрсэлтэй гэх. Тэгээ энэ маань хөгжөөд хамгийн сүүлд одоо манай их хаадын үед жинхэнэ дэлгэрээд тийм ээ. Одоо манай Хувлай хаан гэхэд хажуудаа 5000 шонгорчонтой байсан. Ийм том өв соёл маань гинт алга болсон. Яад алга болсон. Миний бодлоор бол тэр хүчрхэг Монгол дайчид тийм ээ энэ сайхан өв соёлоо авч явж исэн хүмүүс энийг зөвхөн гинт мартна гэж байхгүй шүү дээ. Тэ. Тэгэхээр бидний нийгэмд нэг том өөрчлөлт орсон болж таарч. Тэгэхээр тэр юу вэ гэхээр зөвхөн миний таамаглаарч байна уу? Ерөн ингээд өв соёлоо ингээд хараад ахад монголчууд манжийн хэрэгшээс орсон. Тэгээд бидний үзэл бодлыг одоо дарахын тулд тийм ээ одоо шашин өөрчлөгдөж ирсэн. Нөгөө нэг баатарлаг дайчин ирчүүд маань одоо харин шашин давтагдаа. Нөгөө өөрийнхөө тэнгэр газар дэлхийдээ мөрөгдөг бөө мөрөглөө хаяад тийм ээ. Тэгээ гадны нөгөө бодолчин монголчуудыг тэр дайчин анч чанарыг алдагдуулахын тулд бүгднгийн дөрөөс багаагаар дарсан байна. Тэгэхээр одоо тэр 17 дугаар зуунаас хойш байна уу? Ингээл аваад үзэхэд тийм ээ
Монголчууд бидний ойролцоо 300 жил гэж ярьдаг шүү дээ. Манай нард байсан. Энэ хугацаанд бол ерөнхийдөө бид нэр бааваагаа мартаад өнөөдрийг хүртэл таг марцсан бүр таг гэж хэлж болно. Яг нь би энэ холбоогоо өөрөө энэ шуулгуугаа үүсгэн байгуулцгаад шуу бариад явхад хүмүүс бол намайг чи яахлаар харин тийм ээ. Одоо энэ арабуудын за ингээ явхлаар эн чинь манай баян үлгийн казакуудын хүс ойл штэ гэх мэт маш ихээр ингэж асуудаг байсан. Тэгээд би одоо дотор ерөнхийдөө энийг би одоо яг зөв талаас нь таниулах ёстой юм байна. Тэгээд ерөн миний нөгөө одоо байгуулсан холбооны анхны зорилго бол тийм ээ өв соёлыг дахин сэргээх, түүхээс дахин сэргээх гэсэн. Тэгээд тэр одоо тэр хугацаанд мартагдсан өв соёл гинт тэр 84 онд тийм ээ юу ч мэдэхгүй хүүхэд тэр голын бургасаар явж байхдаа тий баг бодонцор мөнхөсөд явж байсан ч ингээд байна. Тэгэхэд тэр тусанд нь бүлэглээ гарсан болж тааж байна. Одоо манай тэр нэг Болдоотер Гамартарваны их мундаг залуу дүү байгаа. Ярихмд тэр дүү надад бас их гоё өгүүлж байсан. Тухай таны судсаар энэ шуулах өв соёл чинь дэлгэрч бид нартэй иргэн ирсэн юм биш таахаа. Та энэ соёлоо ерөөсөө өв соёлыг дэлгэрүүлэх хүн бай. Гэсэн үг тэр их үг надад их таалагдав. Тэг магадгүй тэр бидний мартагцсан өв соёл маань одоо би холбоогоо байгуулад холбоон дотор одоо Бодбаатар тийм ээ манай Батэлэг гэл залуучууд маань орж ирэл тэрнээс хойш одоо яг 2010 оноос хойш бид нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулснаас хойш зөх хэмжээний хувьд одоо тэгэж асуух юм жоохон ховор болсон. Ер нь жоохон бага болсон тийм ээ. Ерөнхийдөө энэ шуулгуун гэдэг чинь биднэртэй л холбоотой байна гэдгийг ойлгож ирсэн. Тэгтээ бас л одоогийн залуучууд юу ч мэдэхгүй байна. Тий. Тэгээ шонгор шуу гэхлээр л нэг тийм харийн арабуудын тийм ээ. Тэгэхээр энэ маш их асуудал. Зөвхөн нөгөө талаараа Монгол улс яг энэ шуулгуун хувьд бол маш яг тэр нэг би нэг унтрах гэдээсэн гал нь байсан. Манай баян үлгийн казакууд тэр олон жил яг анханасаа үүсээд өнөөдөр хүртэл энэ шуулах өв соёлыг унтраахгүй авч явж байсан. Тэдний хувьд би болоод тэднэрт мөрөх ёстой. Энэ өв соёлыг авч явсан. Гэвч энэ соёл маань зөвхөн казакуудынх биш. Монголынх биш. Энэ нүүдэлчин эсхий туурхны өв соёл гэж би боддог. Одоо киргизүүд байна. Тийм ээ, казакууд байна. Монголчууд бид байна. Урагшаага бол маш их түүх байгаа. Одоо сүүлийн үеийн эрдэмтдийн нэг гаргасан мэдээлэл байгаа. Би яг цаг тооныг би одоо яг марччихж. Гэхдээ хятадын их сурвалжаас сая нэг шинэ мэдээ гарч ирсэн нь одоо бараг л тэр шуулгуун гарал үүсэл хятадаас гарсан байж магадгүй. Гэдэг цаг хугацааны талаасаа. Тэгээд энэ маань одоо хаашаа дараад юм аа. Одоо Японд ихэд шуулах өв соёлоо өнөөдөр хүртэл аваад утсан хүмүүс шүү дээ. Одоо солонгосчууд байна. Миний нэг харамсдаг юм байдгийн бид нэр ийм их түүх өв соёлтой гарт хүн байж энэ шуулган биднэрт үлдсэн гарн дээр одоо илд одоо үлдсэн түүхэн баримт байдаг. Юу бол байгаад байдаг? Хадны зураг, одоо түүхэн зургууд, Хувдай хааны их аавга зургууд байна шүү дээ, тийм ээ. Тухайн үедээ зурагцсан. Гэтэл нэг тушаа, нэг малгай яг монголчууд уламжлалт аргаар ойж исэн тэр одоо бидний хэлдгээр дуулга гэдэг шонгор шууд өмсгдөг тийм ээ бүрдэн төмс. Тэрнийг юу гэж одоо яаж юугаар хийдэг байсан тийм материал баг. Гэтэл солонгосчууд, японочдод яг тэр уламжлалаа бүр яг тэр хэдэн зуун жилийн өмнө ямар байсан яг тэр чигээр хадгалсан. Тэр нь ингээд үеэс үе ингээд дамжигдаад ирсэн. Монголчууд дотор юу ч байхгүй. Би одоо яг хөө тэр нэг дээх үед би Орсын нэг шуулгуун хүнтэй нэг наадам дээр шуулгуун наадам дээр танилцаа ярьж байгаа. Тэр Москва хавцаа нэг Монгол дайчны одоо шилжирсэн. Тэндээс тэр яг тэр малгай гарч ирсэн гэж ярьсан. Тэгээ би тэрний ингээ асуугаагаад үзэхдээ Оросууд ч бас нэг үгүй шүү дээ. Тэгээд ингээ хайж ирсэн. Тэгээ би нэг бас нэг тэр талын гараа дээрээс ингэж бас боддог байхгүй. Одоо энэ манай өмнөд хөршийг аваад үзэхэд одоо шуулгуун өв соёлтой маш холбоотой артсан байна. Өнөөдрийг хүртэл тэнд одоо яг энэ шуулгуун яг бас яг тэр хуучин хэлбэрээр нь тийм ээ хадгалаад бид хэрэглэн яг тэр хуучин хэлбэрээр явж байгаа юм байна. Гэхдээ
ер нь бол ясман дээр би ингээд бид нар 300 жил мартцсан гэж ярьж байгаа шүү дээ. Гэтэл нэг жоохон гал газрууд байсан юм байлээ. Тэр Оросын холбооны одоо Оросын холбооны гэж ярихгүй л дээ. Оросын нэг судлаач байдаг. Лукашкин, Анатолий Стефанович Лукашкин, биологч тийм ээ, ном зүйч, архивч. Энэ хүн тэр 1930-аад оны үед одоо манай энэ хятадын 10 нутгаар баргын нутгаар аялж явж байхдаа бараг хүн хацаар хан хийлгэж байгаа зургийг тарсан байна. Фото зураг. Тэр зураг одоо хүртэл байдаг. Миний номон дээр ч байгаа. Тэр бараг хүнч Монгол хүн шүү дээ. Тийм. Тэгэхээр хаа нэгэн газар Монгол хүн ан хийлгэж лээсэн. За нөгөө талаараа ингээ бүр сүүшээ ингээ аваад үзэхдээ Японы эрдэмтэн энэ хятадын Жалаар аймаг гэж байгаа шүү дээ, тийм ээ. Одоо Бээжингээс зүүн хойшоо байдаг өвөр Монголын нутаг, тийм ээ. Тэнд нэг өвгөн хацаар ан хийлгэж байсан. Бүр тэр өвнөөс арьслаг аваад, тийм ээ. Тэгэхээр бид нар ухуул зөндөөл юм байна. Одоо магадгүй би одоо урагшаага бас судалгаа хийгээ явуул одоо би тэгтээ өвөр монголчуудаас асуудаг л да. Яг ингээ хаа нэгэн газар тийм хүмүүсээ тэд нар бол бүр юу гэж мэдэхгүй. Юу ёстой яг хөө тэгээд би нөгөө номноос мэдсэн болоод тэдрээс илүү мэдээлэлтэй болохоос асуугаад байсан. Тэгээс тэр манай өвөр монголчууд бол ерөнхийдөө бас л хол байна. Гэхдээ тэр 19 дугаар 100 хүртэл тэр хадгалаад ирсэн л байж байгаа. Тийм тэр хаав исэн юунд ерөн ингээд баваад үзэхлээр манай энэ дөрүүдүүд дээ шүү дээ, тийм ээ. Одоо манай ойр дард түмэн. Бид нар ч мөрөг дээр ан хэлчихсэн. Одоо ингээд Улаанбаатарын Эрдэнэтийн энэ номон дээрээс санаараад үзэхэд тэр дуу хоор үлгэр домогт нь бүр баг яаж сурахгүй хүртэл ингээд дуу хэлбэрээр бичсэн тийм ээ. Ингээд бид нар бол маш мэдрэгтэй ард түмэн байсан. Тийм байна. Одоо тэр их хаадын үед бүр шонгорчин гэдэг алба байсан. Тэр Юан улсын судрын чуулгын 101 дугаар бүлэг гэж байдаг байхгүй. Тэн дээр бүр ингээд бичсэн байгаа байхгүй. Шонгорчин. Тэр хүний үүрэг даалгавар юу гэхлээр одоо тэр их хаадын мачин шуунуудыг малдаг, сургадаг. Их хаан нэг завтаа хүн шиг шууга сургаалгүйгээд ингэж байна. Тийм. Тэгэхээр тэр шууг нь барьдаг, авчирдаг, сургадаг бүр тийм алба байсан. Бүр алба шүү. Бүр ингээд одоо юу гэдэг юм бэ? Хууль зүйн яам гэдэг шиг тухай тийм ээ. Шуулгын алба гэдэг. Тэр ингээд нэг хэмжээний мэдлэгтэй тэр шуундаа явдаг. За. Одоо би эндээс нэг юм ойлгоход мөр санагдаад. Одоо н арабууд шонхроо хэрэглээд ан аав шуулгын соёл гэдэг юм ингээд эхлүүлсэн юм байна. Одоо ингээд шууд тус хайдаг юм байна. За манай Монголын түүхэнд Монголын нууц товчоо хяад боржгоны шүтэн бэлгэд ламтан гээд энэ хоёрын хооронд нэг тийм том агаар хоос оромжоо үүсчихэд ойлголт тийм. Гэсэн мөртлөө түүхэндээ тэр шуудны ад хүртэл байсан. Тийм. Тэгвэл нөгөө юу яриад байгаа томлог буюу бэлгэдэл шүтэн талаас нь асуух гэдэг байна. Одоо арабын ертөнцид яаж утцсан гэдэг талаас нь. Энэ хооронд мэдээж шуул маань мэдээж нүүдэлжил байгаа хэл та. Тэнд арабчууд нэгнүүдээр харна, энд монголчууд нэгнүүдээр харна. За арабын тал тэр одоо шуулгын арабын тэр болонгийн орнуудад яаж өв соёлтой холбоотой гэдэг би талаас сайн судалж үзээгүй тийм ээ. Гэвч одоо ерөнхийдөө аваад үзэхэд Монгол тэр Хүннүгүйн Атила хаан Европ зөвгөрөө аяндаа хийж явахдаа тэр өв соёлоо аваад явж байгаа шүү дээ. Тэгтээ бас маш өндөр шүү дээ. Тэр Европын одоо шуулгын эд оргил үечин тэр Атила хааны дараанаас эхэлж тэр өв соёлчин тэндээс бичигдээд гараад ирсэн болохоор яаж ч манай талаас холбоотой байж болно. Ямар мэдээж энэ шуулгын одоо хязгаар гэж баахгүй болчиход байна шүү дээ тийм ээ. Одоо сая ингээд би 11 орн нэгтгэж орлоо. Тэр би нэг өмчлөх гээд байгаа юм биш л дээ. Шууд Монголоос гарал үүсдэг. Багдуу тэр араб ерөн бол тэр одоо энэ Ирак, Ираны тэр Персийн одоо түүх холдрууд дээр бол шуулгуудаа холбоотой маш их зураг дүрслэг баг. Багдуу тэндээсээ тэр араб руугаа очив. Тэндээс нь Монгол руу ирсэн ч байж болно. Тэгэхээр энийг бол би арабууд юу ч мэдэхгүй зөвхөн ингээд өнгөтэй очиад дараа шуугаарсан юм алдаг болсон гэж хэлэхгүй. Тэгэхээр энэ бол
одоо хүртэл маргаантай. Гэхдээ би бол илүү Төв Азийнхаа нутгийг л хэлэх дуртай. Монгол биш. Ер нь эсхий туурхтны нүүдэлж ард өмнөний л соёл гэж би. За миний яг дахиад нэг лавлмаар юм хүн шувуу хоёр яаж харилцаа үүсгэж тэр шуулах уу гэдэг юм хөгжөөд байна гэдгийг. Наад чи их чухал асуудалтай. Ер нь бол хүн махчин шуудаа холбогдно гэдэг чинь нэг тийм байгалийн хүн холбоо үүсэж байгаа. Би махчин шуу сургаад би тэрүүгээр сургаад ан хэлгэж штэ тий. Тэгэхэд би ангийн аваад булаачж байгаа зү. Муухай байгаа зү. Гэвч тэр шуу бол өөртөө л ан хийж байгаа. Тий. Өөрөө рефлексаараа тэр зэрлэг шуу. Нохоо шиг барьцгаад эзэндээ авчираад өгнө ч юм уу. Баггүй. Шуу бол тэр химэрлэг тань тэр байхгүй. Өөртөө л ан. Яг хүн тэр процедурыг өөртөө ашиглаж байгаа байхгүй. Махчин шуу рефлексаараа байрна. Тэгэнгუут нь очиод тэрнийг авчих. Тэгэнгუут нь мэдээж нөгөөдгөө хоос үлдээх хүнд бол нэг зөвхөнжийг нь хоол өгч. Тэгэхээр энэ бол миний талаар тийм гоё хүн холбоос үүсгдэг. Одоо ингээд бидний орчин цагийн нөхцөл байдлыг аваад үзэлтэй машин техник. Ер нь шуулган түүхийг аваад үзэхэд хаа сайгүй энэ буу гэдэг юм гарснаас хойш одоо Европч ч вэ, Монголд ч вэ, хаач вэ энэ хүмүүс бол мартагдаж ирсэн. Нөгөө нэг шуу сургаж ан гэдэг бүр амархан те. Зүгээр шагаагаар дарлаа байрлаа. Тэр заавалгүй шуу сургаж аваагаад авахгүй те. Тэгэхээр хааст энэ өв соёл одоо тархсан тухайн улс орнуудад тийм ээ энэ соёл мартагдаж ирсэн. Гэвч одоо нөгөө хүн холбоос нөгөө би хэлдэг нөгөө 4-р ангийн хүүхдийн цуснд нэг юм гарсан шиг хүмүүс ингээд тэр цусны хөдлөөд энэ махчин шуу тэр хиймрийн бас нэг ган дээр суулгаж авах тийм ээ сургаж даглагаан хийх тэр тал нь илүү хөтлөгдөд одоо хүртэл ингээд хадгалагдаж ирсэн болов гэж боддог. Та энэ шуулах холбоог үүсгэж исэн түүхөөсөө хуваалцвал хизээ ямар хүсэл зорилго сэтлэр энэ бүхнийг эхлүүлсэн болоо. За сэтлийн аваад үзвэл одоо миний баг нас руу орно. Би хүүхд ахуй багтаал ан амтан гэр орнороо дүүрэн л одоо могоо загас жарааха бүгднийг тэжээж явдаг хүүхдээсэн лагертаа бүр нэртэй тэр манай хорондоо цолтой армийн хүн байсан манайхан залаатай амд тэгээд тэр модон дотроо гүйгээл шуу амтан могоо зогоо гэж ерөөсөө хүүхд ахын бүхэн байгальдаа их ойрхон өссөн хүүхд. Тэгээд ер нь бол дунд ангиасаа эхлээд шууг сонирхож эхэлсэн. Шуу судлаач болно гэсэн мөрөөдөлтөй хөтлөгдөл одоо уул хадаар хийсч өвөлдөө энэ туулгуурлын бургасаар явж одоо хөх бух гэд өвөлдөө Улаанбаатарт ороод ирдэг. Нэг шарж ээжтэй шуу байгаа. Заан шуу гэж байгаа нэг удаанч ээжтэй бас их өөрхөн. Тэр шуунуудыг барьж гэртээ дижээж бас нэг цаг заваа зугаатай цагаа өнгөрүүдэг байсан л да. Тэгэл тэр 85 онд биш 84 онд болж таарж байна. Одоо туулгын гол бургасанд бас л нөгөө хөх буухаа барих гад тороо тавьчихад гүйж явж байтал тэнцээ чи хүлээгээ суугаад байхад хэцүү хүүтэн өвлцөө юм чи. Тэгээ нэг тойрч өгөөд гэсэн чи арай торнд маань хөх бух биш харцаг шуу орсон байсан. За. Тэгэл одоо тэр цагаас эхлүүлээд аваад үзэл одоо бараг 40 гаруй жил болж байна үгүй юу гэх. Тэр миний одоо энэ өв соёлтой холбогдсон угшил бол бас 40 гаруй жилийн түүхтэй. За тухайд бол би нөгөө шуу судлаач болно гэсэн үүдэн талаасаа ч юм уу яг тэр шуулахуруу нэг ороогүй. Гэхдээ тэр харцаг шуу ороод ирэн гот нэг цаанаасаа ч юм уу нэг тийм өгдөл байсан уу мэдэхгүй. Тухайд би одоо махчин шууг сургаа ан ав хийхийг ч мэдгүй. Гинт ингээд энэ шууг юм сургаж болдгийм үү гэсэн талбайн дотор нэг бодол ороод тэгэл одоо ямар ч дадлаг туршлага байхгүй юм чинь тэр тушаа гэдэг юм энэ хийж нэг юм уу утсаар ороо. Тэр бол би одоо хараагүй шээ тэр тушаа яаж хийдгийг зөвхөн энийг нэг гарн дээрээ суулгахын нэг тушаатай байх ёстой гэсэн утгаараа нэг одоо савхан юугаар юм тушаа шиг юм суулгадаг байсан. Тэгээ нэг 7 хоног сургаал надад их тасчихаал. Тэгээ одоо болцсон юм болоо ингээл туулгол руу гарсан. Туулголч ч одоо ан амтан ихтэй энэ
буг хурд хот руу ороод ирдэг байсан. Тэгээд нөгөө муу бордуулаа бол бурах судны доороос гараад ирнэ шүү дээ. Тэгээ нэг бордуулаа гараад ирсэн харцгаатай явсан харцг маань хөөсөн тэгэл тэр жигээр алга. Тэгээд тэрнээс хойш би ямар алдаа хийчихв гээл. Тэгээ явж байгаад яг би нөгөө Орос сургуульд өгсөн болохоор надад мэдээлэл ингээд бас нэг Оросын ахуйд нэг хязаас нэг сэтгүүлээд өгсөн. Тэн дээрээс би ингээд дараа нэг хүний тухай олж мэдээд одоо энэ Оросын холбооны алтан хязгаарт Носков Юрий байгаа гимрүүч гэдэг хүн ингээд бүрэгдээр ан хийлэгдэг гэдэг тийм өгүүлэл бичсэн байсан. Тэн дээр бол ерөөсө хаяг нь бол зүгээр Носков Юрий байгаа гимрүүч тэгэн гоо шүүнс хотын хөгжмийн багш гэсэн тийм юм байсан байхгүй. Тэгээд би энэ хүнээс юу нэг асууя гэдэг. Нөгөө Улаанбаатарт гардаг миний ав гэдэг кино гэдэг шүү дээ. Зөвхөн Улаанбаатарт ингээд хаягдсан. Тэгээд яваад социализм гэдэг одоо СССР гэдэг одоо нөгөө хойшин юугаар явж байгаа шүү. Тэгээд алтан хязгаар шүүсэн хот хөгжмийн багш Носков Юрий Владимирович гэдэг хаяглаад захаа бичээ явуулчихгүй юу? Тэгсэн чинь сарын дараа хариу ирээд тэр хүнээс тэгээд одоо тушааг ингэж хийдгийн махчин шууг ингэж сургадгийн ингээд анхны мэдээлэлээ тэр хүнээс аваад тэгээд дараа нь одоо өөрөө би нөгөө ном сэтгүүл их суглуулдаг байсан болохоор Орос номын хуучин ном дотроос гинт одоо бичсэн наруки гэдэг одоо энэ дээр байгаа тэр ном миний одоо баг бурхны шүтэн болсон нэг юм ном олж авснаас хойш ерөн бол тэгэл тэрнээс хойш гүнзгий орсондоо одоо махчин шууг яаж сургадгийн анхны арга барил гэдэг эндээс олж үзсэн. Тэгээд ерөнхийдөө бол энэ монголчуудтай ер нь энэ махчин шувуу ямар холбоотой юм гэж бодож эхэлсэн. Нэг хэсэг хугацаа ч одоо өнгөрсөндөө одоо тухайн үед нийгэм өөрчлөгдөд юун тэр шуулах уу тийм ээ. Тэгээд нөгөө амьдралаа одоо авч явахын тулд гадаад дотоод 8 зэмээ өгөө. Тэгээд нэг амьдрал ах нэг арай гайгүй болоод 2000 онд буцаад нөгөө хобби маань хөдлөөл тээ. За ер нь энэ шуугыг сайн судлаа. Энэ үс ойл биднэрт ямар холбоотой юм бол гэсэн үүднээс анх бол зүгээр анх шуу сонирхлын клуб гэж байгуулж ирсэн би. За. Тэгээ энэ клубийнхаа нэрэнд одоо жижиг одоо юу гэдэг баг зэрэг судалгаа гэдэг нэг шуугаа сургаал тэгэл явдаг байсан. 2005 онд одоо интернет гэж үгжиж эхлэв тийм ээ. Тэндээс би одоо олон улсын байгууллага байдаг юм байна. Энэ шуул хуучин ганцхан одоо манай үс ойл бас та холбоотой мөнгө юм уу гэх юм янз янзаар бодоод олон улсын байгууллагатай холбогдоод тэндээс нэг олон улсын байгууллага маань надад бас санал тавиад тийм ээ. Тэр үднээсээ одоо юу гэдгийг одоо энэ шуул хуруу нэгэн гүнзгий орсон. Холбоогоо байгуулсан ч байсан. Тэгээд 2006 оноос ерөнхийдөө одоо шуул хуучин ЮНЕСКО-гийн соёлын үд бүртгэгдсэн Монголын бас нэг өв соёл шүү дээ тийм ээ. За энэ маань болохоор тэр 2007 онд намайг Улаанбаатар хотод байхад Англи улсаас Avangate гээд яг шуулхан одоо бидний хувьд профессор хүн, ерөн судлаач хүн тэр хүн Монголд ирээд намайг олж уулзаад за бид нэр ингээд Арабын нэгдсэн Эмират улсын санаачлагаар дэлхийн 11 улс одоо Монгол улстайгаа яагаад оруулаад ЮНЕСКО-гийн соёлын үд бүртгэж байгаамаа. Тэгээ энэ талаар судалгаа хийж явнаа. Ер нь бол Монгол улс шуулхан бол үлгийн нутаг гэж бид боддог. Яг өнгөл одоо тэр манай баян үлгийн бүрэгчд гээд агуу сайхан шуулхан соёлоо авч ирсэн. Тийм шүү. Ийм хүмүүс байдаг. Тэр хүмүүстэй холбогдсон. Ер нь яг Монгол талаасаа энэ үс ойлж одоо та нарт ямар холбоотой юм бэ гэдэг нэг орж ирсэн. Тэр хүний одоо санаачлах зөвлөгөөгөөр би одоо яг энэ үг түүхээ судалж нэлээд гүйж авсан. Азар тухайд би шууд судлаач болдгоотой ойрхон дэлгэж болсон. Тэгээд бодгоогоос асууж ирсэн. Энэ ер нь махчин шуунуудын судалгаа үг түүхтэй холбоотой ямар юм байд юм бэ гэсэн чинь манай хүрээлэнгийн Улаанбаярын Эрдэнэтгээ залуу байгаа. Тэр яг энэ чиний яриад байгаа махчин шуугаар хаан ав хийх нь өв соёлтой холбоотой судалгаа олдурын талын юм хийж байгаа шүү дээ.
Тэгээ би тэр доор нь дээш нь Google орсон нэг сайхан өндөр вита залуу сууж ирсэн тийм ээ. Тэгээ би өөрөө танилцуулаа ийм учиртай юм гэсэн. Тэр хүн ч намайг их олзч авсан байх. Ягаад өнгө ер нь монголчууд донд тэнцээд мартагдсан байсан юм яриад хүн ороод ирэхлээр чинь тэр хүн ч хайрлсан. За би бол нэг ийм итгэл хийж байгаа маа гэдэг. Анхны одоо энэ шуулгын номны нэг хэдхэн хуудас юм надад гаргаж өгч ирсэн. Би өөрийнх нь зөвшөөрлөөр одоо энийг чинь би ингээд англи хэл рүү орчуулад юу яая. Одоо тэр олон улсын юунаас өгч тийм ээ. Бас яг энэ анхны одоо ЮНЕСКОд бүртгүүлэх мэдээллийг олох хэрэгтэй байна гэсэн үндээс тэр хүний зөвшөөрлөөр тэр номыг би орчуулад за тэгээд Баяуулгын аймгаас бол нэг 15-6 хүний гар үсэг байдгийн. Анхны тэр ЮНЕСКОд бүртгүүлэхэд яг манай би одоо Монгол талаас халах гэж авч яриа тийм ээ. Цорын ганц хүн тэр тэндээ гар үсэг зурсан байдгийн. Тэрнээс үндэслэл ерөн энэ өв соёл маань одоо 2009 онд одоо ерөнхий шийдвэрээ гаргаад улс орнууд анхныхаа өргөдлөө өгсөн өгөөд 2010 оны 11 сарын 16-ны өдөр ЮНЕСКОгийн соёлын битүү бус өвд шуулхуг бүртгэсэн байна. За яг зөвхөн би зөвхөн юу талаас нэг ингээд товчхон ярьчихлаа. Өөрөө одоо ямар холбоотой дээшээ орж ирсэн тий. Тэгээд яаж аваад энэ холбоо үүссэн байгуулсан гэдэг бас ингээд хамтраад ярьчихлаа. Эхлээл хүүхдүүд талаас байна шүү дээ. Тэгээд энэ ЮНЕСКОд ороход хичнээн улс энэ соёлыг нь авч явж ирсэн бай. Энэ ЮНЕСКОд бүртгүүлээд аль улсууд ирнэ илэрхийлж. За мэдээж ямарваа нэгэн соёлыг бүртгэхэд мэдээж одоо хөөми гэвэл зөвхөн Монголд байх тийм ээ. Монголын төв соёл тий. Тэр талаасаа бол одоо нэг л оронд тэр өгөө бүртгүүлэх хэрэгтэй ч юм уу тий. Тэгэхээр шуулхуу бол өөрмөс олж таарч байгаа. Энэ бол одоо дэлхийн одоо юу гэдэг юм бэ? Гарал үүслэрээ авд бол нүүдэлчин ард түмний одоо өв соёл гэж би боддог. Тэгэхээр нүүдэлчин ард түмэн гэхлээр одоо биднэрт ойрхон гэвэл тий одоо Казахстан, Кыргызстан тийм ээ. Ойрхон шөөрхөн бол одоо Хятадын нутгийн бас нүүдэлчин ард түмэн энэ хүмүүс одоо өв тээж байгаа. Тэгэхээр энэ өв соёл бүртгүүлэхийн тулд мэдээж яриг яг тухайн орн нутгийн холбоотой өв соёлд нь холбоотой улсуудыг нэгтгэсэн байж таараа. Тэгээ яг анхны хэлбэрээр бол 11 улс орсон байдгийн тэнд. Тэгээ Монгол улс мэдээж манай одоо Баяуулгын одоо шуугбай бүрэгчдийн тийм ээ тэр өв соёл тэр агуу төв яг тэр бүхэн тэр нэг нутагт үлдсэн нэг галын нэг жоохон түл унтраагүй азар унтраагүй байсан. Тэр ингэж гарч ирсний улмаас Монгол улс маань хамтраад энэ өв соёлыг бүртгэсэн байдаг. Одоо өнөөдөр анх бүртгэхэд 11 улс бүртгэсэн байсан бол одоо энэ маань 24 орн болоод бүртгэдэг боломж одоо тэлээ тийм ээ ингээ хөгжөө явж байгаа бас нэг сайн талаас нь ярил нэг юм цаг өв соёл байгаа. Тэгэхээр энэ шуулх бол ганцхан манай Монголтой биш бас олон улсын дэлхийн өв гэж хэлж болохоор энэ өв соёл. Ингэж асуумаар санагдаж байна уу? Мэдээж тэр хүүхэд анх шууг хараад бусад амтнаас илүү шууг сонирхож эхэлсэн байж тээ хүүхэд багтаа. Тэр он цагаас ахуулаад өдөг хүртэл ер нь шууд хоёрыг юу холбож ер нь та ямар сайхан хэцүү жаргалтай бүхнийг тэр шуудтай туулж өнгөрүүлвэ. Одоо хүний мөрөөдөл гэж байдаг та тийм ээ. Тэ. Тухайн хүүхэд нэг 13-4 настай жоох хүүхэд тэр туулын бургасаар яваад багчин шуу барай сургаад явж байхдаа тэр нэг өв соёлын өгөөж нь тэр надад үсэж хэлсэн юм уу? Тэр өгдөх нь намайг ингээ аваад явсан юм уу? Би ерөөсөө чигээрээ шууд судлаач болдог гэсэн мөрөөдөлтэй болсон. Тэрнээс хойш би өөрөө бас уран бүтээлч хүн зураг зурдаг хүүхд байхын л одоо энд зарим бүтээлүүд бол миний бүтээлүүд явж байгаа тийм ээ. Зураг зурдаг, зураач болно гэсэн мөрөөдөлтэй байсан боловч тухайн үед нөгөө 4-р урдын дунд сургууль 8 дугаар анги төгсөөд ордгийг мэдгүй би 10 дугаар анги төгсчөөд орох гэсэн чинь айл эзэн нөгөө сургууль нь эсэлтээ аваад төгсөхдөө тэгээд сүүлд нь яаж нөгөө нийгэм солигдоод
хүн болгонд нөгөө 8 хөөгөө явчихлаар чи нэг хэсэг энэ өсөл мөрөөдлөөс хол явцсан байсан. Мэдээж нэг зөвхөн хэмжээний бас нэг амьдралын хугацааны дараа нэгэнт ингээд нөгөө хоногшоод орцсон юм чинь мартагддгүй юм байлээ. Яг ингээд би тухайн үедээ ч гэсэн би одоо шууг ихээс хайдаггүй байсан. Жишээлбэл би Монгод анхны махчин шуу танин мэдэх тал хээрийн гарын авлах хийж ирсэн. За. За одоо жишээлбэл нэг энд нэг одоо энийг ингээд харуул одоо ингээд хуучин хэлбэрээр ингээд хараад их хуучин маргаж байгаа тийм ээ. Тэгэхэд одоо энд хаанч нэг орс хэлээр бичсэн. Орс сургуульд өгсөн юм чинь нэг орс талаас илүү одоо бичдэг байсан. Тэгээд энэ би нэг зурдаг гэж хэлжсэн шүү дээ. Зурдаг биш. Яг тэр одоо тухайн үедээ яг энийг анх ингээд зурж ийсэн. Тэгэхээр одоо энэ Монголд байгаа 10 зүйл шонгор тийм ээ. Нисж байгаа хэлбэр 3 зүйл харцаг байдаг. Нисж байгаа хэлбэрээр нь одоо чи өнөөдөр шуу мэдэхгүй шүү дээ. Жишээлбэл энийг хараад тэнгэрээс хараад харах нь шүү дээ. Энэ одоо юу гэдгийг шуумын шонхор нь байна. Энийг би Монголд хамгийн анх хийж ийсэн. Тэгээ би энийг одоо тухайн үед одоо шуу судлаач болдгоо төрөл үзүүлж яхад гайхажсэн. Чи ерөөс шуу судлаач болсон бол Монголын одоо шуулхан одоо шуу судлалын түүхэнд бол их л том гавья хийх хүн байсан бэжтэй гэх. Тэгээд зураг гэж номын зураг байна гэж харсан чи таны өөрийн зурсан зураг. Яг би зүгээр нөгөө усан будгаар зурсан. Яг өөрийнх нь тэгээ энэ одоо яг ингээд энэ үзүүлэн тэгээ одоо баг 30 40 жил болж байгаа энэ цаас энэ төвтрийг харуулдаг өөр ийм ноор хэлбэрээр явуулсан тийм ээ. Тэгээ үзэхлээр би ерөөсөө яг ууг нь болгоо хэлдгээр би их судалгааны талын хүн байсан юм шиг баа. Одоо ингээд энэ хийсэн юм юм хараад байхад гэвч одоо нөгөө нийгэм цаг хугацааны өөрчлөлтөөс болоод жоохон өөр тийшээ халиа явцсан. Нэг 2000 оноос өмнөхөөс одоо 90-ад оны сүүлээс тийм ээ ерөнхийдөө буцаад хав амьдрал маань тогтоод нэг шуумуудтайгаа холбогдох асуудлууд эхлээд нэг түрүүн хэлдэг шиг би 2000 оноос ихтэй еврогоо орсон. Одоо буцаад сонирхлоод байгаа нөхцөл шуурууд руу ороод тийм ээ холбоогоо байгуулаад тэр хүн өдрөг хүртэл явж байгаа. Тэгэхээр энэ тэр хүний мөрөөдөл тухайн үед одоо манай 10 жилийн би ч орос сургууль төгссөн болохоор нэг ангидаа цөөхөн Монголтой. Манай ангид 2 монгол эмэгтэй байдаг байсан. Дамбай Ариуна тэнд оржин булган ингээд. Одоо ингээд бид нөгөө хэд маань ингээд нэг нь Америк, нэг нь Японд амьдардаг. Хаяа нэг Монголд ирээд уулзахлаар манайх нөгөө яг тэр тухайн жилийн төгссөн монголчууд ихлээр нэг 10 хүрэхгүй хүмүүс ирдэг. Энэ дотроос манай ангийн 2 охин байдаг. Бид дотроос яг хүсэл мөрөөдөлтөд өөрсөн ганцхан хүн байдгийг шүү дээ. Энэ хан сайхан. Энэ дээр нэг жоохон багтаа шуу яриад зураг зураад гүгөөд хийдэг ус. Одоо яг тэрүүнтэйгээ л явж байна. Тэгэхээр одоо тэр хүсэл мөрөөдөл биелэгдээд хэдийч би нэг олон түмэнд танилцсан судлаач эрдэмтэн доктор болоогүй ч гэсэн шуу дотроо шуулхуу дотроо бол бас ингээд одоо сүүлд болоо соёлын хүн бид тээгч гээд эрхэм цол хүртэж явж байгаа тийм ээ. Одоо юу гэдгийг Монгол улсад энэ соёлын хүн бид тээгч энэ их том цололтой. Ялангуяа одоо нийт нэг 19 бүртгүүлсэн 102 хүн байдгийг өндөр төвшөнд эзэмшсэн гэдэг. Гэтэ би нэг айхтар өндөр төвшөнд эзэмшээгүй. Тэр манай баяуулгын тэр айхтар том мундаг казак бүрэгчтэй бол би онгоонд орно. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд би судалсан, хийсэн, одоо бүтээсэн талаасаа бол энэ эрхэм цолыг хүрссэн. Тэгээд би энд бас их харахж явдаг тийм ээ. Энэ эрхэм цолыг аавна. Миний хувьд бидний хувьд бол соёлын гавьяат гэсэн цолтой баг тэрнээс их байх гэж байна. Яг соёлын гавьяат Монгол хэдэн мянган гараа байна те. Тэгэхэд яг энэ өндөр төвчөнд эзэмшсэн 100 хэдэн хүн бүртгэлтэй байна шүү дээ. Одоо өөрхий зарим нэг юм хөвгшрөөд одоо мохны оронд явжлаа багтаа бүр зөөхөн байгаа те. Тэгээд сонирхолтой ба. Энэ одоо ингээд та мэдээд шуулах улирал гэж байгаа байх. Хөдөө ч юм уу, хотод ойр ч юм уу. Тэгээ бид шуугаа одоо мэдээ сургацсан ч гэлээ шуу та хоёрын хооронд нэг харилцаа үүсэт дээ шүү дээ.
Тэр мэдрэмжийг одоо илэрхийлүүл нь яаж илэрхийлэх вэ? Ер нь биш үү ийм байхгүй. Агчин шууд тэнгэрийн тамт. Тэнгэртэй л байх хэрэгтэй. Би одоо нэгэн амтлыг ингээ барьцгаад уйчгаал суулгаал тийм ээ. Заримдаа хараад өрөвдөн шүү дээ. Тэр тэнгэртэй тэр сайхан дүүлээд нисэх. Энэ шоуны тэр ямар гой байх вэ те. Тэрний бас нэг талаасаа хараад үзэхдээ энэ шуугаа өрөвдөн хайрлан тийм ээ. Нөгөө талаасаа нөгөө өв соёл нь яригадаад байд. Тэгэхээр яах вэ? Одоо нөгөө хүн холбоос ороод энэ хин хиндэ мэдрэмж хүн тийм ээ. Би шуугаа нэг удаан байлгадгүй. Ер нь нэг жил одоо бид нэр юу гэдэг шуугаа сурах хугацаа гэж байгаа шүү дээ тийм ээ. Нэг сар сургана. Дараа нь одоо ангаа өв соёлтой хэрэглээд. Тэр нь өвлийн хугацаа дуусаад хавар эхлэнгүүд бид нэр шуунуудаа байгальд нь тавьчихдаг. Нэг талаараа нөгөө шуун маань байгаль дээр үржих ёстой. Тий. Энэ процедурыг бид нэр хийжээ зардуулж байна. Тийм учраас бид нэр шуугаа байгальд нь тавьдаг. Азар одоо Монгол улс маань агчин шуунуудын бүлгийн нутаг гэж би боддог. Одоо энэ хонгон төвшин байгаа байдлаараа Монгол шиг орн байхгүй шүү дээ. Тийм биш үү? Одоо эцтэй юм. Одоо энэ агчин шуу үржих, хүн үржих бүх нөхцөл байдал хаана илүү боломж манай Монгол улсад. Одоо манай хуршуудыг аваад үзэл тэ тийм Казахстан ч юм уу. Нэг хэсэг бол тэнд бол энэ идэг шонхор бол маш их байсан. Харамсалтай нь яг одоо тэр зах зээл хэснээс хойш Арабын хогийн орнууд руу энэ шуу гаргаад тийм ээ. Тэгээд одоо тэр шуу байхгүй болсон. Одоо хоёулаа ингээд сая ингээ илүү өв соёлоо ярьлаа шүү дээ. Би одоо нэг өөр ертөнцийн яриулах зүгээр болов гэж боддог. Энэ шуунуудынхаа хамгаалал, энэ шуунуудынхаа ер нь шуулгууд ямар шуу хэрэгэлдэг гэх мэтлэн тийм ээ. Тэгээд би за яг шуулгууд бол ерөнхийдөө үндсэндээ болоод одоо бүрдийн зүйлийн цагны бүргэд тийм ээ. За шонхрын овдноос бол хөвчлэн том биетэй идлэг шонхор, цагаан шонхор, эгэл шонхор, шилийн шонхор гэх мэтлэн харцын дотроос л хүлэг харцаг илүү ан авт хэрэглэгддэг. Ер нь бол харцаг бол миний хувьд яг жинхэнэ одоо нэг ангийн шуу гэж боддог. Илүү одоо барих чадвартай тийм ээ. Шонхор бол тал хээр юунд яадаг болохоор нөхцөл байдлыг илүү эрхэмлдэг болохоор тал хээр газар анги хийгүүл ингэсэндээ тэр хурдаараа барьдаг тийм ээ. Харцаг бол он шүү. Харцаг бол ангаа барихтаа маневроор барьдаг. Гинт очиж гинт дайрч барьдаг. Шонхрын дүүдлийн шуу одоо хурдаар шомбож очиж зохиж барьдаг тийм ээ. Тэгэхээр энэ хоёрын хооронд маш том ялгаа байна. За тэгээд би түрүүн хэлсэн шиг бидний хувьд биш тийм ээ. Энэ монголчууд бидний хувьд гацтай. Яг тэр агчин шуу үлгийн нутганд бидний хувьд. Тэгээ одоо яг ингээд сүүлийн үед мэдээж ерөн ингээд авч ирсэн агчин шууг л яриад байна. Энэ бол байгалийн шүү. Байгаль дээр л байх шүү тийм ээ. Энийг хэн дуртай нь очиж бариад ингээд нэг өөрийнхөө зугаа цэнгэндээ хэрэгтэй байх. Бас нэг өөр харагдах үнс тийм ээ. Энэ дээр нэг зохих хэмжээний нэг асуудал байх хэрэгтэй. За нөгөө талаараа энэ шууж ингээд байгаад ах уугүй юу? Одоо сүүлийн үед тэр 90-ад оны сүүлээс хойш одоо хятадаас одоо бидний нөгөө хөдөө орон нутгаар явхад өндөр хүчлийн шон гэдэг модон шон байдаг гэсэн шүү дээ. Сум хоорн ингээд тавьдаг. Тэдний чинь тэр 90-ад оны сүүлээс эхлээд бетон шонгоор сольж ирсэн. За энэ бол жинхэнэ аюул авчирсан. Ялангуяа идэг шонгорт. Яасан бэ гэхлээр нөгөө идэг шонгор чинь тал хээр байдаг. Боржол бүг нэг өндөр очиж суучдаг. За нөхдөөд нисэж байгаа тэр өндөр хүчтэй суудаг. Суугаад цохиулж өгнө. Одоо нэг хэсэгтээ бол жилдээ хамгийн багадаа 4-5 мянган шонгор цохиулж өгдөг гэсэн. Зөвхөн өндөр хүчлийн шонд шүү дээ. Азар манай эдэмтэн судлаач нар, шуу судлаач нар тийм ээ. Одоо зэрлэг амтны судлах хамгаалах төв, одоо шуу хамгаалах төв. Энэ нөхдүүд маань одоо энэ нөхцөл байдлыг хараад тийм ээ. Энэ шууг одоо аврахгүй болохгүй нэ. Нөгөө талаасаа бид нар ч гэсэн зүгээр суугаагүй. Бидний энэ шуу байхгүй бид нар энэ үе соёлыг мянга яриад яах вэ?
бид нэр бас ингээд нүдэн дээр маань энэ шоу өгөхөд байгаа юм. Тийм учраас ерөн одоо энэ одоо зохих байгууллагууд нь тийм ээ арга хэмжээр төсөл боловсруулад гадныхаас одоо Арабын нэгдсэн Эмират улсаас тэр 2018 онд өнөд тийм ээ анхны төсөл орж ирж одоо энэ өндөр хүчний шонгуудыг аюулгүй болох төсөл орж ирсэн. Зэрэгцээд бид жаа ерөөсөө энэ ойрхон энэ аргаланд ингээд сум байгаа. Тэрэнд ингээд бид нэг киноны зураг авалтаад явах гэж хахад бидний нүдэн дээр гээд ерөөсөө тэрэнд нэг шоу пад гээд унжаа. Наа нэг шоу пад гээд унжаа байхгүй. Тэгээ би бодсон ерөөсөө нэг чихэн шонгийг аюулгүй болох. Тэгээ би олон улсын байгууллагатай хүсэл тавиад нэг олон улсын шуулгын холбооны хүнд ингээд Монголд нэг юм төсөл хэрэгжүүлмээр байна. Тэгээ тэндээс нэг хөргөө нэг нийтдээ нэг $7,000 хандив би цуглуулсан. Тэгэхдээ тэр аргалантын нэг 20 орчим километрийн 154 шонг бид нэр аюулгүй болгосон. Бид нэр аюулгүй болохоос өмнө тэнд нэг зуны нэг ингээд судалгаа хийх байгаа шүү дээ. Тэгэхэд зөвхөн эдлэг шонгор гэхэд тэр нэг 20 км дотор шүү дээ. 300 гаруй эдлэг шонгор өгсөн. Зэрэгцээ тэр шилгийн сар байна. Хон хэрэг байна тийм ээ. Бүргэд байна. Жижиг начин шонгор ч юм ингээд зөндөө өгч. Тэгээд яг хуу илүү тодтогтой хэлэхэд эдлэг шонгор гэхэд 300 гаруй өгсөн байсан. Тэгээ бид нэр яаралтай энэ тэр төслийг хэрэгжүүлээд дараа жилд тэр өндөр хүчлийн аюул шуунд аюул болгож байгаа шүү дээ. Тэгээд мэдээж хэрэг бас нэг үр дүнгээ харах гад нэг жил гар мониторинг хийгээд тэр өөр яваад ерөөсөө цөөхөн 4-5 хаан шуу өгсөн байсан. Тэр нь гэхдээ бас нэг зарим эвгүй нэг хангаалтын төхөөрөмж хийхэд эвгүй бол тэр өнцгийн шон гэж байдаг байхгүй. Тэр тэн дээрээс шуу ерөн өгсөн хэвээрээ байсан боловч тэр нутагт дахин шуу өгөхгүй. Гэхдээ би ч гэсэн баярладаг байхгүй. Бид нэг шонг аюулгүй болгоогүй 100 гаруй шонг аюулгүй болгосон. Тэгэхээр өнөөдрийн хүртэл тэнд хэдэн шуу өгөх боломжтой байсан те. Тэр бүгдийг хамгаалсан. Нөгөө талаараа одоо тэр төсөл хэрэгснээр Монгол улсын хэмжээнд тэр 4,000 шуу өгдөг байсан бол одоо тэр чинь 90%, бараг 98% юуг өгж өгж байгаа байхгүй. Тэгвэл нэг жилдээ яах вэ 100-200 гаруй гэх мэтлээ. Тэр 4,000-аас 100 руу орно гэсэн. Энэ шуугаа хамгаалах одоо маш том үйлс бүтээсэн хүмүүс бас байгаад байдаг байхгүй. Тэгэхээр миний нэг хэлэх гээд байгаа бид нэр эхлээд нэг номер шуугаа тавих хэрэгтэй. Манай холбооны хувьд эхлээд бид нэр өв соёл гэж ярьдаг байсан юм. Өв соёлоос сэргээ тийм ч учраас би одоо холбоондоо хүмүүсийг ууралтай нэгдээ хамтын гэдэг. Гэвч одоо бас нэг энэ дотор нэг аюул бас байна. Энэ юу гэхлээр одоо шуулхуу Монгол улс нийтдээ нэг 15-6 солион бие төв одоо ЮНЕСКО бүртгүүлсэн байдаг. Энэ дотроос миний хувьд бол хамгийн эмзэг шуулхуу гэж боддог. Яг дөнгөд энэ өв соёл маань байгалийн зэрлэг амьтантай харьцаж байгаа. Босод өв соёл маань өөр штэ. За жишээлбэл зүгээр норин хуурыг аваад үзье тийм ээ. Тэр хүн хууртай харьцаж байна. Тэрнийг нэг сайхан харчаад зүлгээд өлгөөд шүтээд явж байгаа тийм ээ. Маш онгор бол биш. Эний чинь одоо байглаас нь байрна сурган одоо өвчин зовлонд хүрэхгүй байна тийм ээ. Тэгэхээр энэ масар том ялгаа. За нөгөө талаараа эрсдэл нь өгвөл би анх шуулхуу эхлүүлэл хүүхд юуш мэдгүй байж хахад энэ шуу чинь ардна. За яг үнэндээ хэлэхэд одоо мэдээж шуу сурах чинь тушаатай сургана шүү дээ. Уучтан байд нөгөөдөг чинь тастаад нисэн явчих. Араас нь бол залбирхаас өөр аргагүй. Тэгвэл тэр шууныг газар очил хөхнө. Яагаад өнгөл тэрний модон дээр суугаад орооцсон. Шонгийн модон дээр суугаад орооцолтол тэр шууны хувь тавилаа. Айгүйч. Зүгээр сургаж явах явцдаа өвчин зовлонд осно, үд сүд нь хугарна. Өвчнгүй амтан гэж байхгүй шүү. Тэгэхээр энэ бүгд одоо маш эрсдэлтэй юм байна. Хүн болгоныг дуудаад энэ соёлоо оруулах гэхлээр энийг уг нь хөгжүүлмээр байдаг. Өнөөдөр дүү чамааг манай холбоонд хэлсээч, шуу сургаач ингээд би бас хэлмээр л гэдэг. Гэвч ард нь маш том хариуцлага байгааг манайхан ерөөс зарим хүмүүс ойлгохгүй. Нөгөө нэг шуучин болохоор харахад нэг гоё тийм ээ. Гарн дээр нэг бүрэг суулгацсан, шонхор суулгацсан.
гой харагдаад л байдаг. Би ер нь нэг ингэ сурч гарн дээр суулгаж яагаж болохгүй гэсэн хандлага хүсэж эхэлж байгаа. Тэр шуун гой харагдаад. Миний хувьд бол шуун одоо тэр эрсдлийг мэдэхгүй тийм ээ. Би тэр хүмүүст ингээд одоо тайлбарлах гэхээр эн чинь миний өмч биш шүү дээ. Та нар болохгүй. Мэдээж тийм учраас л одоо энэ та хэдийн хийж байгаа подкаст ч гэсэн одоо олонд хүрээд тийм ээ. Яг гоо өнөөдөр тэр Монгол хүний тэр цусан бодлоглаад тийм ээ. Бич бас нэг шуулах болно. Гэхдээ бид нэр цог хэмжээний цензуртай бодлоготой байх хэрэгтэй. Шууга хайртай, шуунд маш их хайртай. Яг тэрүүндээ зүтгэсэн. Өнөөдөр шуулах руу 100 хүн орлоо гэд үзлээ гэхэд би баталгаатай хийж чадна. Нэг жилийн дараа нэг л хүн үлдэн шүү. Бусд нь бол эн чин нэрээ эн чин зэрлэг шууж хацдаг юм байна, баацдаг юм байна, бүтдэг юм бэ, нисээ явцдаг юм байна, ингээ бууж өгöd. Тийм учраас энэ маш эмзэг асуудал. Нөгөө талаараа байгалийн зэрлэг амт. Байгалийн зэрлэг амтын гэхээр чинь мэдээж хууль дүрмтэй байх шүү. Тий. Одоо энэ шуулхыг холбоогоо бид нэр үүсгэн байгуулад анхны гол зорилго бол мэдээж хэрэг өв соёлоо түүхэн талаас сэргээх. Тийм учраас бид нэр одоо entertainment үйлчилгээ айгүйх хийдэг байсан тийм ээ. Одоо юу гэх юм шуулгын наадам фестивал Монгол улсад зохион байгуулагдж байгаа. Тэр бүхэнд нь ордог байсан. Тэрнийхээ ачаар ерөнхийдөө Монгол одоо монголчууд бидний донд энэ шуулгыг бид нэр өв соёлтой холбоотой ойлгоод авчихлаа шүү. Дараагийн асуудал бол бид нэр зорилготой одоо шууга бодох хэрэгтэй байна. Шууга бодохын тулд бид нэр хууль зүйн асуудлаа шийдэх. Өнөөдөр яг ингээ үнэнгээ аваад үзэхэд би энэ гэртээ шуу суулгаж байгаа чинь би хууль бус юм хийгээ сууж байгаа шүү. Тийм шүү. Яг үнгэл энэ шууг барих эрх зүйн асуудал бид нар байхгүй. Нөгөө талаасаа өв соёл нь бүртгэгдээд байгаад байдаг. Олон улс манай Монгол улс тэр анх 2003 онд тэр конвенцэд нь Илсэд ороод гар үсгээ зурцсан. Дараа нь өв соёл нь бүртгэгдсэн. ЮНЕСКО-д бас гар үсгээ хөхүүлэн дэмжнэ улсан гэдэг тийм ээ. Ингээд дэмжсэн байдаг. Гэтэл нөгөө хөхүүлэн дэмжин гэдэг байгаа өв соёлын бид нар нь бариад байгаа нөгөө шугам хууль бос болчиход байдаг. Тийм байна. Энэ бол маш том асуудал. Энэ амтан болгоны ард нэг хуулийн асуудал байгаа шүү дээ. Энэ асуудлыг шийдэх нь дараагийн бидний чухал асуудал болсон. Тэгээд 18 оноос хойш бид нар бас одоо байгаль орчны яам, соёлын яам, шууд харьяалаар бид нар соёл талаас бол соёлын яамтайгаа харьяалаа. Шуудаагаа гэхлээр байгаль орчны яамтай холбогдоод. За тэгээд нөгөө байгаль орчны тухай ан амтны тухай хуулийг аваад үзэхлээр бидний соёлын хэрэгцээнд гэсэн заалт байхгүй. Ялангуяа шуулгын хэрэгцээнд тэгэхээр чин тэрнийг барих эрхгүй болчиход байдаг. За яг нөгөө нэгэнд бүртгэгдсэн би нөгөө олон жил ингээд нөгөө шууга ярьсаар хагаад за яг би түрүү хэлсэн шиг ингээд Улаанбаатар дүүрэг харьцаа бол нөгөө отхон сайхан нөгөө шуу яриад нөгөө өв соёлоо яриад гэдэг залуу мөн байна ингээд нэг хүн амт намайг нэг тоогоо таахгүй. Ингээд өөр газар ингээд шуу муудаа явж байгаа. Нөгөө шуу бариад явж байгаа. Нөгөө араб руу зарах гэж байгаа ч юм уу тий. Ингээд бидний бас нэг хооронд ойлголцол маш их алдагдана. Тэгэхээр энэ хууль одоо ингээд би сүүлийн хэдэн жил жоохон өөрөө үйл ажиллагаагаа юу ачглаа л да тийм ээ. Өөр их ажилтаж байсан болохоор тэгэхээр одоо шууд сонирхсон хандлага залуучууд уг нь их гараад ирлээ. Саяхан тэр нөгөө инфлюенсер төгөө үлээ тийм ээ. Тий. Инфлюенсер тий. Тэр залуу гарч ирээд би өв соёлоо ингээд ямар анаа хүүтэн дэмжмээр байна. Би одоо ингээд шуур сонгор сургаж байгаа гэж. Гэвч би гайхаж байгаа байхгүй. Тэр хүн үнэхээр тэр шууг сонирхож байгаа юм уу? Нэг бол гинт ингээд гоё харагддаг юм байна гэсэн үндснээс тэгээ хэлчихв. Магадгүй дотор нь өшөө том хараа үнцэг байж болно л доо бид нар. Тэр одоо би энэ бол миний үнч биш тийм ээ. Гэхдээ тэр шуу гэдэг амтны тэр хувь тавилан яаж өнгөрч байгаа болохоос би хайсан. Яг л өөрөө тэрнийг туулсан болохоор тийм ээ. Гинт юу ч мэдгүй хүн би өнөөдөр би чам шоу өгөөд явуулчихвал маргааш нь юу болох вэ? Яг тэрүүн шиг би тэр хүний хэлэн гол өөр хэдэн шоу яаж явах болов гэсэн бодол төрж байгаа байхгүй. Тэгэхээр тэр залуугийн тэр юу мөн бол надад нэг бодогдоо бүлтэй. Яг хөө тэгээ өөрөө сонирхоод яваад байгаа юм л. Тэгэхээр одоо ингээд би энэ шуулгын холбоог байгуулснаас хойш олон улсын байгууллагт одоо хэлсэж ороо тийм ээ. Ер нь олон улсын байгууллагаас ер нь
дүрм журам гэж байдаг. Улс орон болон хууль эрх зүйн асуудлыг шийдвэрсэн. Монгол бол шуулхан Төв Азийн одоо гал орон мөртлөө өнөөдрийн хүртэл хууль зүйн асуудлыг шийдэж чадав. Бид нэг 3 хууль зүйн хилцүүлэг зохион байгуулсан. Нөгөө яамдын одоо зохиол байгууллагуудын тийм амьд нь ч хүрч чадаагүй. Нөгөө шонхор ярингууд чинь нөгөө хуулийнх нь манай нөгөө яамдынх нь эсэргүүцээ явчихдаг. Нөгөө өөрсдөө нэг бол нэрээ бодд тийм үү. Нөгөө шонхортой холбогдсон. Нөгөө эдлэг шонхор нь ядж хахад Арабын орнд руу заргатаад идэг. Тийм. Нэг талаараа зарах болохоор хуулиндаа заалтаа хийгээд өөрсдөө зарж болоод идэг. Тийм байна. А цөөхөн одоо өнөөдөр бол Монгол улсын хэмжээнд энэ шуулгын өвтөж байгаа 10% хүрэхгүй залуучууд байна шүү дээ. Эднэрт нэг квотын өгөөд тийм ээ. Жилдээ нэг 3-4 шонхрын эрхийг өгчхөл тийм ээ. Бид нэр үе соёлдоо ашиглаад тавьдгийн тавиал явна. Бид нэр шиг одоо нөгөө шуунда мэдээж би бол шуунда маш их санаа зовж байгаа юм шүү дээ. Тийм байна. Тэгэхээр тэрнийхээ төлөө л явна гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нэг код авчгаад маргааш нь тэрүүгээр тэрнийг зарна гэж байхгүй шүү дээ. Тийм мэдээж тэр код гаргаж яах гэсэн зохих хэмжээний нэг хараа хяналт. Одоо Европын оронд агчин шууга паспорт яг тэр Европын холбооны улсууд хоорондоо зөвгөө явж арабууд бол бүр ингээ паспорт гаргацсан явж тийм ээ. Онгоцон суугатаа паспорт үзүүлээд чиптэй бүх юутэй хөгжинтэй тий. Тэгээд одоо араб юу гэдгийг Кувейтээс Сауди Араб руу төөртөнийсэн. Мань хитэн нөгөө яг үе соёл нь хөгжсөн нөгөө оронд нь бид хууль зүйн эрх асуудлаа шийдэж чадав. Тэгээ яг хөө ингээд энэ хязгаарыг тарах болно. Бид нэр бас зүгээр суугаагүй ямар ч байсан холбоон дотроо бол журам тогтоосон тийм ээ. Өнөөдөр ингээд гинт одоо манай эхнэрээ нэг танд нөхрөөд байхгүй бас нэг гоё бичдэг хүн гэсэн. Тэр ингээ манай хүндлөө заалгаж байгаа. Би ер нь нэг шуу сургая. Их гоё харагдсан юм байна. Окей. Тэр хүмүүс гоё харагдсан чухал болчиход байгаа. Гоё. Гарын дээрээ солгочлох хэл гоё харагдсан. Тийм ээ. Тэр хүн би гэдэг хүнд гоё харагдах гэдэг шүү дээ. Тэгээс тэр шууны хувьд бол хамаа байхгүй. Тэр хүн ихтэй бодох хэрэгтэй байхгүй. Энэ шуу яа сургад яг гэж тэрнийг дадлаг дуршлах нь байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр тэр хүмүүсийг бид нэг хөтлөх ёстой нь ойлгомжтой. Тийм учраас бид нар журам байгуулсан. Ер нь олон улсын хууль талын практикийг харахад одоо Европын улс, Америкийн одоо Америкийн нэгэн улс, Канадын шуулган дүрм журам гэж байгаа. Маш тодоос их гоё журманд орцсон. Ямар хүн хэдэн наснаас барих уу? Нэгсэндээ 4 жил дадлаг практик хийж анх удаа шуу эзэмшин. Тэгжээ чи өнөөдөр албаас нэг гэрчлэгээ хүлээж авах тийм ээ. Бид нар ч гэсэн тэр талыг мөрдөж ёстой. Одоо Баян-Улгийн манай Казахстан хурш орн тийм ээ. Тэнд яг энэ журам руугаа орцсон. Хүн болгон шуудаад бүргэлдээл бол бүртгэлтэй. Чиптэй. Эзнийх нь нэртэй. Нэгснэ эзэн байна гэж байгаа байхгүй. Эзэн байгаа нэг чинь тэрэнд хариуцлага хүлээж ийн гэсэн. Дараа нь яг тэгвэл дээрээс нь нэг журам хөдлөөд нь шүү дээ. Өө та энэ шуугаа яасан алдсан уу? Өхүүлсэн үү? Тэгэхээр юм чинь гоо журманд манай тийм баг. Зүгээр нэг ингээд гарын дээр гоё суулгачих юмсан ингээд нэг шуутай болчиход. За тэгэнгүүтээ одоо юу гэдгийг одоо би өвтөйгч гэдэг. Бидний хувьд маш ингээд сүүлүүд ингээд нэг жоохон ялгаа харагдаад байгаа. Яг ингээд одоо ингээд бид нэр ингээд надлах руу гарахад зам дээр ингээд агчин шуу суулгацсан хөтөө сууж байгаа шүү дээ. Би бол тэд нэг үгүйсэхгүй л дээ. Яг ахуу гэр одоо юм дээр амьдралдаа тийм ээ бас нэг 5 цаасны орлого болж 5 цаасны орлогоо олж байгаа хэмжээгээр тэр агчин шуунуудаа маш сайн хайрлан хамгаалах хэрэгтэй. Өнгөрсөн жилийн нүүлжтийн наадам дээр одоо надлах тулдаг тийм ээ. Очиход бүргэж суулгацсан. Тав далавч нь байхгүй бүр ингээ ясаараа байхгүй ш. Одоо миний энийг ингээд тастаа ийцэн юм. Дахид дотоо юм сууж байгаа. Тэгээ би очиод энэ бүргэд яац юм бэ гэсэн чинь гуйжж байгаа юм байна. Ингээд бүр ясаараа тасаж гуйждаг тийм ээ. За өнгөрсөн жилийн Сүхбаатарын талбай дээр болсон. Одоо Чингис хааны юуны талбай дээр болсон бүргэд юу Наварсан баяраа. Бас энэ налаахын манай эдний нөхдөд нэг бүргэд авчираад тавьчихсан. За тэр бас тэр Чингис хааны үрээн дээр болдог бүргэдийн баяраар
нөгөө зураг даруулдаг нөхдөж ингээд зураг даруулахын тулд нөгөө бүрдий чи ингээд ингэж нэг хүний дээр гоё ингээд нэг одоо чамааг тийм ээ нэг юм дээсээ олсон дээр зогсоогоо за мөнхийн ингээд агуул чи 1 минут тэсэхгүй тий. Унаар үгэн тий. За тэр шоу ингээд сүүлдээ ингээд тэр юуных бол би сүрсэн сонсон тэр шоу өгсөн гэсэн сургатай байсан. Талбай дээрх бол ингээд унаад байгаа нөгөөт ингээд нэг хүн хурж ирэл тэр чинь ингээд нэг минутын хооронд хүмүүс солигдоод би нэг ахуул ингээд ирнэ шүү дээ тийм ээ. Тэгэхэд ингээд гарын дээр ингээд үрг хөдлөг гараа ингээд нөгөөт ингээд дэвэн за сүүлдээ дивч чадахгүй ингээд хумаал газар унаад байгаа. 2 удаа унаж байгаа. Тэгээд би хэлж байгаа байхгүй. Наадах чи өглөө штэ гэхэд за намайг нөгөө нэг өсгөрөө нь явуулж байгаа байхгүй тий. Тань чамд ямар хамаатай чи ингээд яв ингээд. Тэгээд би ингээд нөгөөдгийг ингээд болиулах ихлээр надад тэг болиулах хууль эрх зүй юм байхгүй. Тэг хэлгээс чааш болчиход байгаа байхгүй. Энэ асуудлуудыг бид нэр одоо маш их ялгаж байгаа. Хин тэр гарн дээрээ суулгасан болно өвдөөгч болохгүй юм уу? Тийм ээ. Тэгэхээр энэ өвдөөгч гэдэг энэ шуулгын өвдөөгч гэдэг чинь маш эрхэм байх хэрэгтэй. Энийг чааш нь алдахгүй авч явахын тулд энэ бүх асуудлыг маш сайн шийдэх хэрэгтэй. Хин тэр өвдөөгч, хин тэр зургаад оруулдаг хүмүүсийн тийм. Тийм учраас би сүүлийн үед энэ маш их боломжтой ханддаг бас. Урд нэг хүн болгоныг дуудаад манай холбоонд хэлсэж бидний үг соёлыг тиймээр одоо зарламаар гэдэг. Угаасаа шуулган өвдөлттэй хүмүүс гэж байдаг. Одоо миний мэдхийн за яг манай хүүхд бол надтай хамт байгаа манай томхүү ялчгүй шорц. За манай Батүлэг гэж залуу манай холбооны. Энэ бол өвдөлттэй. Угаасаа ингээд цаанаас нь энэ хүн ингээд шуулган. Одоо Монголд одоо анх удаа бүрэгдийг ан хийх гэмээ бүрэг шуугаас сургах тэр түүхэн уламжлаа сэргээс. Одоо бүр хүүхдэрээ дамжуулаад яг энэ үг соёлтой зориулаад явж байна. За албан ёсоор соёлын эрхэм цолтой болсон. Шуулган соёлын тээгч гэсэн. Уг нэг талаараа ингээд бид нэг жоохон хязгаар бас байна л да. Бас нэг харьяалагдах хүмүүс байна. Соёл талаас бид нэр соёлын амнаас айгүй дэмжлэг авдаг л да. Тэгээ би одоо яриан дундаа мартаал яваад байхын нөгөө мөрөөдөл гэж яриад байна шүү дээ. Би энэ олон улсын байгууллага дэсэд маш олон орноор явсан үзсэн. Бараг дэлхийн бараг 30 гаруй орноор явлаа. Шуулгуудтай холбоотой нэг маш их олон фестивал наадам, хурал, семинар, юу гэдэг. Энэ очих тусам Монгол улс нэр гарч ирдэг. Дандаа л муу талаасаа гарч ийн. Юу гэхлээр нөгөө хууль бусаар нөгөө Араби орнууд нөгөө шоунуудын гаргаад байгаа. Түүх талаас ийм агуу төвхтэй гингуудаа тэр дотор нэг нэр айгүй их гардаг. Худлаа. Тэр Араб нэгдсэн Эмират болсон 2012 он шуулган олон улсын наадам болсон. Дэлхийн маш олон орны шуулган бий төлөөлөгч очоод бид нэр эндээсээ бас очоод нээлттэй үеэр тэр манай тухайн үеийн шуулган холбооны тэргүүн энэ удаагийн шуулган фестивал юугаар онцлогтой болж байгааг гэвэл 300 жилийн өмнө Хувлайхан хажуудаа тийм ээ 5,000-аас 10,000 шонхорчд цуглуулж их ав хийжсэн. Энэ наадам 300 жилийн дараа их хааны уламжлалт энэ наадамдаа гарч ирлээ. Би Монгол хүн хогшлгүй байт юм бэ. Тэрнээс эхлээд би нэг мөрөөдөлтөй болсон. Тэр юу гэвэл би Монгол улстай шуулган наадам зохион байгуулна. Тэгэл манай нөгөө олон улсын шуулган холбоочин нэг 100 гаруй орны гишүүнчлэлтэй ийм том байгууллага олон улсын шуулган буюу багцын шууд хамгаалах холбоо гэж байна. За. Баггүй. Тэгээд манайх чинь жил болгон нөгөө ерөнхий уулз зохион байгуулдаг. Тэгэхдээ 2-3 жилийн өмнө тухайн орноос сонгодог. Тэгээд би тэрнээс илснээс хойш Монголоо нэг хизээ нэг тийш оруулах байгаар мөрөөдөж явж байгаад 18 онд ковидын өмнөх Испанд болсон наадмаар би Монгол улсад наадам зохион байгуулъя. Юугаар уулзтаа ерөнхий уулзтаа зохион байгуулъя гэдэг тэндээс дэмжигдээд
Тэгээд уг нэг 21 онд хийх гэсэн нэг ковид мод гараад тэгээд нөгөө хийх орцууд маань хойшлогдоод явсаар агаад миний мөрөөд 24 он биелсэн. Тэгэхэд ерөнхийдөө 24 оны би тэр чигт нь яг л бүх ажлаа хаяал он гарснаас хойш одоо энэ том наадмыг зохион байгуулахад яаж зохион байгуулах мэдээж яг улсаас дэмжлэг авах. Тэгээд гол одоо дэмжиж байгаа манай соёлын яамруу бол гүйж очиж байгаа. Тэгээ номын сайдын үед манай соёлын салбарын бидрийг хариуцдаг одоо мэрэгчлэнгүүд байна тийм ээ. За соёлын яамнаас бол манай цолон бай. Соёлын үндэсний төвөөс бол одоо даргаас нь эхлээд манай саруул маруул гэдэг эдгээр маань маш их дэмжсэн. Ганц юм нь би нөгөө төстөө авахтаа яг тухайн жилд нь он гараа бариад орсон боловч нөгөө төсөвт суулгаж амжаагүй. Тэгэхээр нөгөө яамнаас хөөрхөө бид нэр одоо нөөцийн сангаасаа ч үгдэг юм бэ те. Тэгээ одоо сайд майд нэг тийм багц байдаг юм шиг байна. Тэндээсээ ингээд танаа хормыг зохион байгуулах нэг 20 сая төгрөг гаргаж өгье. Бид нэр төсөө 200 саяар бичээд идэг. Нөгөөдөг нь 20 сая байгаад идэг. За тэгээд би өөр яана тэгээд сандарсан л та 20 саяар тийм ээ. Одоо 30 гаруй орны 100 гаруй гишүүдийг Монголд авчирна гэдэг нэг толгойд боохгүй байгаа юм чи. За тэгээд мэдээж хэрэг манай Сарана байгаль хамгаалах сангийн захирал саран гэрлгээд бүсгүй байгаа. Бас нөгөө талаар манай олон улсын шуулгын холбооны улс хоорондоо харилцааны сургууль хоорондоо харилцааны менежерээс охин. Тэрүүнтэйгээ нийлэл одоо ярьлаа хоёлаа яах вэ? Хоёлаа зориулсан таны мөрөөдөл та одоо хүрхгүй бол энэ боломжийг л авахгүй болохгүй гэдэг. Тэгэл хоёлаа бүх бэлтгэл ажиллаа эхлээл за өшөө мөнгө яаж босгож болох вэ? За би ч одоо найз нөхөд их ховор хүн тийм ээ. Надад нэг бизнес том найз хөрөнгө оруулж чадах ядгаараа ингээд нэг хэдэн цас суглууллаа. За яах вэ нөгөө ирж байгаа хүмүүс маань өөрсдөө буудлаад ахын сайхан байсан. Хоолгонтой даачж байгаа. Тэгээд яах вэ нөгөө ирсэн хүмүүсийн нөгөө юу гэж байгаа мантаад. Тэрүүнд нэг хэдэн төгрөг хураадлага нь. Гэсэн үднээсээ ингээд нэг овоо хэдэн төгрөг боссоо нэг 30 гаруй сая төгрөг боссоо. Гэвч бид нэг 30 сая төгрөг нь 4 өдрийн програм. Эхний өдөр нь олон улсын шуулгын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Соёлын үндэсний төв бүх байр бүх юмээс нь өнгө гаргаж өгсөн. Хоёр дахь өдөр нь манай яг олон улсын шуулгын холбооны үндсэн чуулга уулзалт болсон. Гурав дахь өдөр нь Чингис хааны өрөөнд дээр маш том наадам зохион байгуулсан. Дөрөв дэх өдөр нь бид нэр энэ Төв аймгийн Баян сумд Багцхан шувуу судлалын хээрийн төв гэж үүдэг. Одоо яг энэ эдлэг шонгор шувуу өөрт нь хүн үржүүлэх хиймэл өөр тавьж байгаа тэр өндөр хүчний асуудлыг тэднэр дээр авч гарч байгаа. Ирсэн хүмүүс 100% сэтгэл хангалуун ботсон. За тэр наадам дуусаад миний одоо мөрөөдөл тийм ээ хүсэл маань дууссан. Би ч одоо тэгээд мөрөөдөлтөд хүрсэн ч гэсэн юм уу одоо тэгээд ч бас он гараад миний одоо өөрийн хувийн би бас нөгөө чөлөө дурамгтай юм шүү дээ. Тэр лугаа бол бас нэг санхүүгийн мөнгө төгрөгийн хэрэгтэй болохоор нэг хэсэг одоо баг өнөөдрийг хүртэл хайсан. Одоо холбоогоо жоохон голбооноос хөндөө явсан. Гэтэ одоо бас энэндээ санаад байгаа энэ жилээ бас нэг үйл ажиллагаа идэвхжүүлэх нөгөө талаараа бас шинэ залуучууд гарч ирж байна. Би мөнхийн холбооны ерөнхийлөгч яваад иж болохгүй нэг хаан суудсан юм шиг те. Залуучуудаа бас нэг байр суурьад байгаа. Тэгтээ эдрээгээ байр суурьнд зөв хөтлөхийн тулд хамгийн түрүүнд хууль эрх зүйн асуудлаа шийдэж дараагийнхаа үедээ өгөхгүй бол эд маань бас л алдаа оноо игээл явна гэсэн үднээс жоохон өөрөөгөө бариад байгаа. Тэгэхээр одоо ингээд ер нь миний одоо амьдрал энэ шуудаа энэ үс соёлтой холбоотой ингээл гэр бүл дотроо хүртэл ингээд үс соёл өвтэйгчнэр хийж байгаа нөгөө мордож болоосоо кино хийдэг шүү дээ тийм ээ. Юм болгохтой мортой юу гэдэг шиг миний бүтээл нэг юм хийсэн чи яагаад ч юм биш сонгор сэлээд. Баримт дээр хийдэ бүргэдийн толгой хийцэн сууж. Морь бол хийхгүй. Тийм ээ. Хүн яг тийм л гэдэг. Одоо ингээд миний уран бүтээлийн гол сэдв нь одоо шонгор. За тэгээд би яг ингээд дараа нэг юугаар үзүүлнэ. Одоо манай гэрт байгаа энэ манай 24 оны шуулгын наадмаар Оросын холбооны улсын төлөөлөгч
Кристина Карамушина гэдэг халтан хязгаараас шуулгыг төлөөлж ирсэн. Тэр хүн би ерөнхийдөө анх шуулгуур ороод энэ хан дээр байгаа энэ зургийг гайхаж ирсэн. Тэгээ баг би өнөөдөр ингэ сэрээд өглөө болгон харахтаа нэг шин дүрслэл хардаг байхгүй юу. Тэгэхээр одоо Вадим Алексеевич Горбатов Орос улбаны улсын артын зураач. Ихэвчлэн анималист гэдэг л дээ. Одоо амьтан байгаль зурдаг хүнийг анималист гэдэг. Тэр хүний бүтээл байгаа. Нэг нь бол Чингис хааны их аав. Нөгөөх нь Чингисийн дайчин гэдэг. Яг шуулхагаар одоо энэ тэр Горбатовга болохоор энэ зургийг болоод өөрөө сэтгэж зурсан. Гэхдээ Марко Пологийн нөгөө номноос Чингис хаан хажуудаа Гублай хаан хажуудаа 10,000 шонгорчтой ан хийжсэн гэсэн юунаас маш их судалгаатай энэ зургийн одоо хар зургууд нь байдаг. Тэгтээ жоохон хольсон л байдаг. Тэгээд хүний үеийн зураг манай Кеданы үеийн зургуудыг ч ингээд жоохон хольсон. Гэхдээ энэ бол миний хувьд та мөрөөжгүй гоё зургнууд хизээ нэг цагт ийм зурагтай болох юм болоо гэд мөрөөдчихсэн чинь тэр төлөөлөгч маань яг өөрөө Горбатовын гаруй хэсэгтэй яг тэр энэ бол принт. Гэхдээ яг өөрийнхөө ориг зураг нь алтан гаруй хэсэг нь бол байгаа. Хуулбар үнэн гэдэг. Тийм хуулбар үнэн одоо limited print баггүй. Тийм байх. Тэгээд одоо гардуулж өгсөн байдیں۔ Энэ их гоё амтай гоё зураг байна. Сайхан зураг байна. Тэгэхээр одоо түрүү хэлсэн миний одоо ахуй амьдрал бүх юмор энэ шууд талбарт. Ерөөсөө энэ одоо мэдхгүй нөгөө нэг хүүхдийн нэг цусан бөлгөөс юм ингээл дуусахгүй тэгэл нат. Гэхдээ одоо энэ маань ингээд надаар дуусахгүй мэдээ зэрэг энэ үс ойлоор сэтгэлээрээ орж ирж байгаа сайхан залуучууд байна. Тэгээд эдэн маань өргөжлүүлээд авч явах нь. Энийг болоод би нэг хэсэгтээ одоо энэ хэмжиг үс ойлдоо энэ улс орнууд талаасаа ч ихсэн ингээд энэ яаж хөгжих бол гэж хардаг ус. Яг гэвэл яг нэг ЮНЕСКО бүртгэгдсэн томьёолороо байгаль дээр наан авах тийм ээ. Энэ талаараа энэ хөгжих ёстой. Өөр тийшээ биш. Одоо сүүлийн үед энэ Европч ялангуяа Арабын хогийн орнууд тийм ээ. Одоо шуулгах илүү спорт тал руу орсон. Тэрүүгээр юу гэж юм гэхээр одоо зайны тэмцээн зохион байгуулж гин, шуу бариулж гин тий. Тэгээд тэр нь ингээд одоо хааны нэрмж гинөө ингээд явцсан. Нөгөө нэг үндсэн шуулгахын ЮНЕСКО бүртгэгдсэн нэр томьёолоос халиа авчиж байгаа. Тэгэхээр бид нэр цаашдаа тэр тал руугаа аваа явах гэхлээр одоо яг энэ луг орсон хүмүүс мөн зөвхөн өнөөдөр яг шуугаар ан хийлгэж байгаа хүн байна те. Бидний донд бол манай хүүнийг хаяа нэг шуугаас ураад бит хоёр нэг зав гаруул нэг шуунд тавина. Манай бэлгээгээ залуу байгаа. За минд баяр гэдэг нэг залуу байгаа. Тэр бас харцгаараа яг ингээ ан хийлгэж байгаа. Тэгэхээр 3 залуу дээр тогтоод байна. За баян үлгийн манай эдэн казакууд байна те. Үргэлжтэй. Эднэр маань ан хийлгэж байгаа. Тэгтээ ингээд дараа нэг одоо яг энэ ярианаас нэг өөр сэдвээр орохлоор аль жуулчны сэдвээр орохлоор тийм ээ. Одоо энэ шуулгууч нэг аль жуулчны маш том брэнд болчихлоо шүү. Нөгөө нэг баян үлгийн тэр нэг зүлүүд нутагт одоо казак гэдэг түмэн тийм ээ. Одоо манай түн бүргэд бариад ан хийгээд аваад үлдсэн. Тэрнийг харахын тулд одоо тийш маш их жуулч очиж. Сүүл дээр Айшапо ингээ охин гарч ирсэн тийм ээ. Дэлхий танигдлаа шүү. Тэгэхээр энэ шуулгын нэг талаараа бас нэг аль жуулчны брэнд болсон. Гэвч энэ айгу буруу төшөөртөлж. Нөгөө нэг сайхан бүрэг дээр ан аав хийжсэн нөгөө манай казак бүрэгчд маань илүү нөгөө мөнгөө сонирхоод байсан. Тэнд хуучин бол нэг 200 300 бүрэгчд ан хийлэгдэг байсан бол одоо зарим нэгэн цаашаа явцсан тийм ээ. Одоо би зүгээр л ингээ харахад бол 10 бүрэгчний баг 7 зүгээр л аль жуулчлалын бүтээгдэхүүн болгоцсон шуугаа бариулаад мөнгө олох. Энэ тал руугаа хөгжөөд байгаа би. Одоо манай баян үлгэд 2 холбоо байгаа тийм ээ. Сүүлд Казак шуулгах холбоо гэж шинээр байгуулагдсан. Энэ маань бас нэг зөв чигээ ядж байхад тэр дотор нь бас зөв одоо эрдэмтэд судлаач антрополог түүхч тэдний орсон болохоор одоо нэг арай зөв тал руугаа орнох болов гэж их найдаж байгаа. Тэгэхгүй бол одоо ингээл баян үлгэд би очиод харж байгаа юм тийм ээ. Тэр хажуудаа гэр орондоо тэжээжсэн шуун
самбирсарцсан. Гуйцсан. Далвчин тал олцсон. Нэг шонхор сууж байгаа ёо хөөрхөө амт. Бид нэг өрөвцсөн. Тал үдэн байхгүй ингээд сүүлнийх нь тал нь байхгүй далвчны нөгөө байнга ингэсээр хагаад одоо манай хүү бит хоёр бол нэг үд унцгтгал юм бол сандрна шүү дээ. Тэгэхэд тэнд бол зүгээр үгүй тэр аюулгүй манай казакч бүр ингээд зүрхэнд нь байгаа шүү дээ. Тэрнийга бүр надаас илүү мэдэрмээр юм шиг сан. Би тэгээд заагаад байгаа юм шиг тэрний хэлэхлээр одоо юу гэдэг энэ хүн тавиад байгаа юм байл гэж хариу өгчих гээд байгаа юм шиг байдаг байхгүй. Ууг нь миний бол үгүй та нар шуундаа илүү анхаарлаа гэж хэлэх гээд байгаа байхгүй. Даанч болохгүй. Тэгээд нэг ингээд нэг 5 цаасын нэг брэнд руугаа илүү харцсан. Энэ дотор байгаа яг манай хүрээний дотор байгаа эд маань болох тэр нэг гарн дээр гоё шуулгууч чамархал биш байхгүй. Тий. Юурээс чамархал биш. Тэр шуу байхгүй. Тэр шуу тэр барай сууж байгаа эзэн биш би биш байхгүй. Тэр шуу нэг номер байж байгаа юм. Одоо манай хүү бид хоёр одоо сүүлийн юу гэдгийг анх л хэцүүлсэн л да. Нөгөө шуугч өвччих. Маш ховор. Одоо ялангуяа тэр шонхор хацсан тохиолдог аспиркулез ингээд яг хоолон дээр нь гардаг өвчин байдаг. Тэр өвчин тусна. Айгүй илбэг тусна. Гэхдээ нэг жоохон бааш шээс нь ойлцсон муу ялангуяа ингээд одоо мэдээж биднес нөгөө хооллохдоо муу хооллох бол тэр өвчин өсчдөг. Хүүсэл бол хүрдэг байсан байхгүй. За Арабын орнд бол юу вэ? Хүннээс илүү эмнэлэг биш. Тэгээ орж үз юу вэ гэр бидний энэ хүний эмнэлэг бол хажууд зүгээр нэг тийм ээ мал эмнэлгийн газар шиг харагдав. Тийм амар тэдрийг хасарч хамгаалж байна тийм. Тэгээд одоо бид нар яах юм тэгээд нэгэн тижээж байгаа юм тэдрийг сургана. Одоо нэг юу яа талбч нь хугарлаа гэхэд яаж өөр засах вэ? Тэгээд нэг бид нөгөө наадам маадмаар явж байхдаа манай хүү бас тэр үд яаж холтыг сурж байгаа. Сүүлдээ бит хоёр энэ өвчнийг яаж даван дийлэх вэ? Тэгээ яг ингээд нөгөө олон улстайгаа харьцаатай манай нөгөө Киргиз, Казах ахын дүүс мөн бидний группт байдаг. Тэгээ хоорондоо ингээд өвчин зовлонгоо ярьж байгаа тэр одоо бол тэр аскорбилоз гэдэг өвчин биднэрт ямар зовлонгүй бас. Тусаад бол манай хүү одоо 3 4 дахь шуугаа идгээс юм шүү дээ. Тэр ч одоо өхлийн тамга тавьсан шуу байдаг байсан хоо ч одоо өрөн үдэгдэг болсон. Одоо энд нэг шуу ингээ хөлн хавдсан сууж байгаа те эвнийг ингээ эмчил сурж байна бид нэг. Тэгэхээр энийг бид нар нэг ууг нэг эмч сургасан байхгүй юу? Катарт. Тэгээд тэр хүн чинь нөгөө зүрх сэтгэлд нь байхгүй юм чи эренгуудаа нэмэгтэй хөвгт. Нөхрөөд байгаа бүдээвч. Одоо тэгэхээр ингээ байхгүй. Тэгэхээр энэ сүүлдээ бооцсон. Энийг бид нар өөрсдөө эмчил сурахгүй юм бол тэр нэг хүн сургадаг нөгөөт нь найдваргүй л очиад байгаа. Тэгээ одоо бид нар бүх юмаа сургаж байна. Юу яаж сурж байна өөртөө ингээд хэрэглээ өөртөө хийж байна. Бууж ингээд гаднаас малгай дулгаа авдаг бол манай одоо яг Монгол цорын ганц одоо яг шонхрын малгай мэрэгжлийн шонхрын малгай гэхэлэр нэг л малгай тэр чинь яг арьсмаар толгоонд нь нүдэнд нь ингээд өвдүүлэхгүй хөрөхгүй яг тааруулж хийдэгтэй энийг маш сайн хийж сурсан. Тэгээ нэг жижиг юмараа бас бид нэр гадны одоо өвтөгчнэртэй мөр зэрэгцгээл яваад байна. Хуучаа ингээд шуу сургадаг нэг шуугаа алдахгүй одоо бидний өвдөөцсөн хэрэгэлдэг ганц юм байсан. Хонх ингээ хонх зүвчсэн. Одоо сургаад нөгөө шуучин ангаа өгөөд алуулчих шүү дээ. Нэг бутны ард бол нь олдохгүй шүү бид нар хараад тэгэл тэр дээр үед бол тэр дуу чимээгээр нь олдог байсан байхгүй. Хонхны дуу. Одоо бол технологи амар хөгжсөн тийм. Гэж өөр юу суулгах чам тийм ээ. GPS датчиг суулгах. Нөгөөх нь 20-30 км алга болсон ч утсан дээрээ гаргаж ирээл нөхөр энд тийм ээ. Богдуул энэ амд сууж шээ. Тэгвэл машинтайгаа очиод нөгөө араас нь айхангүй болсон. Одоо манай хүү бид хоёр бол айн штэ нөгөө шуугаа алтчаад. За тэгэл хойноос нь гүүн штэ. Би арай маш сайн гүйдэг шуугаа алтчаад хүн гүнтэй. Тэгэл нэг яаж хийж байгааг авахгүй бол яг сүүлийн үед бид нэр нөгөө тушаа богнохон тушаа нэг бүр тушаагүй хэрэгэл шуунуудад тавьж сурсан. Тэгээ зүгээр ингээ яг нисгтээ энэ юуныхаа завсаар нь тушаа мултраад тушааг нисчихэж байгаа. Тим шуу алдвал хойноос нь айх арай бас нэг эерэг сэтгэл сууд авахгүй. За нөгөөдгөө за гайвуу юм чинь дээ одоо махчин шуу зэрлэгээрээ юм чинь ингээд ангаа дараа явчин. Тушаатал алдах юм бол тэгээ хөл гэсэн юм бай тээ. Тэгээ бид нэр одоо нөгөө
шуу сурагч байгаа бид нэр хоорондоо бас ярьдаг байхгүй. Ер нь болж л өгвөл тушаагүй богино тушаалаа. Тэгээд нөгөө нөхдөд чинь нэг айл майл руу яваад орчин хүн тасцсан шуу бас эвгүй нохоо шуунд бариулна. Тэгэхээр бидний энэ өв соёлд эрсдэл бол амар эрсдэлтэй. Одоо түрүү үедээ морин уурыг бол хүн ачаад тавьж шít. За номсон бол яг хууран тэгтээ тэр чинь нэг тийм материалыг хийж шít. Шуу бол амьд ид болохоор амар хэцүү байхгүй. Амар эмзэг. Тэгээд одоо энэ өв соёлыг яг л зөв тээж авч явахгүй нэг хэсэгтээ одоо манай олон улсын шуулхан холбооноос нэг дүрм тавьсан байгаа. Мэдээж энэ нөгөө бичигдсэн томьёолоор ан аваа хийн. Тэрүүгээр аялал жуулчлал өөрсдийнхөө юм уу татна. Гэвч тэр нөгөө яг л хүрээнд нь харуулж хийх хэрэгтэй. Би өнөөдөр ингээд Чингис хааны үрээн дээр ч юм уу нөгөө арга хэмжээ болно шүү дээ. Очоод анхандаа би ингээд нэг удаа айгүй байдалд орж исэн. Бараг нэг 16 оны үеийн бүгдийн баяраар байна уу да. Яг ингээд нэг амьд тагтаа барьсан. Тэгээд нэг шонхроо нисгэж нэг жоохон хажууд ирээд хардаг байхгүй. Хөөрхийн амтны бариулах гэж байгаа юм байна. Тэгвэл гол за ерөөсөө энэ бол болохгүй гэдэг. Тэгэл бид нэр бас энэ дүрмөө даах ёстой. Тэр холбооны тэр хэлдэг дүрм журм зөв гэдэг. Тэрнээс бид нэр дандаа олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд дандаа хиймэл өгөө шүү. Шуунууд одуудаг. Тэгэхгүй ингээд нэг амьд тагтаа ингээ ирүүлээд нөгөө шонхор нь хурж ирээд нөгөөх нь барьдаг энэ тэндээс нөхдөд ирээд нэг хэсэг манай баян үлгэд чинь бас тийм байсан шүү дээ. Нөгөө чоны чинь барьж аваад амын нэрч ингэж тушиж боогоод тэгээ бүрэгдэн тавьдаг. Нөгөө олон улсын нүдэн дээр. Тэгэхээр нөгөө амтны эрх гэдэг юм чинь амар зөрчигтэй явчих жоо. Тэгээ нөгөө манай олон улсын байгууллага хүртэл ингээд над руу өө нөхөр холбооны ерөнхийлөгч танаа улс чинь ингээд ийм юм хий. Тэгээ би нөгөө баян үлгийнхаа газаруудаа яриад ер нь бид нар бас нийгэм юуг өөрчлөх хэрэгтэй. Одоо харин тийм үзэгд байхгүй. Мэдээж нэг тухайн тэр өөрөө шуулхан хүн байж болно шнэ. Канадын нэг жуулчин ирлээ. Тэр баян үлгэд байгаа нэг хэн бидгийг одоо миний мэдгэн бол манай хэн байна л дааглаа. Ашилбаны найз тэрүүн дээр очиад мөнгөний төлөө тийм ээ. Би нэг амьд анхаармаар байна. Тэр бол тэр хүний өөрөө дадал туршил болцсон. Тэгэхгүй ингээд би сурталч ингээд нэг тагтаа галаад байх юм бол нөгөө нэг гой сурах гээд байгаа хүмүүс чинь цус харж чадахгүй юм бол чадахгүй шүү дээ. Тийм байна. Маш төвхтэй зөрчилтэй болж байна. Айгүй эмзэг өв соёл. Би яг энийг айгүй тавтах дуртай. Айгүй эмзэг. Тэгээд одоо хууль асуудлаараа бас маш тутмаг. Одоо бид нэг энэ хууль асуудлын ард гарч ээж би дараагийн үедээ за юу гэх юм холбоонд өөр хүн ил сүглэх юм уу те бас нэг арай чөлөөтэй боломж гарах болов. Одоохондоо энэ хууль хэрэгцээ асууж шийдэг болохтой Facebook дээр зөндөл хүмүүс байна. Танай холбоонд исэж болох уу тийм ээ? Гэхдээ болно л да. Тэр чинь тэр хүний шийд. Гэхдээ би тэг за шуулгоонд орох гэж байгаа юм бол хідэн юм чи анхаарах хэрэгтэй. Нэг гэхэд чи амтнд маш алтай байх хэрэгтэй. Хоёр гэхэд чи магчин гэдэг шуутай хайрцагтай бэлэн байх хэрэгтэй. Тэр чинь хазан базан зүгээр базахтай бол би бол өчнөө базуус байсан цусны гараад юу тийм ээ маш их завч хүлээд өдрийн ядахтаа 2-3 цагийн шууг та гэртээ байлаа гэхэд гэртээ харьцаж явах хэрэгтэй. 7 хоногт 3-4 удаа хээр гаргаж нисгэж явах хэрэгтэй. Жилэгийн гаргаж явах хэрэгтэй тийм ээ. Тэгэхгүй авчираад гоё харагдах. Нэг гоё шуу суугаад идэг өөрөө энэ ямар гоё харагдаж байна ингээ хараад идэг. Шуул биш байхгүй. Хүмүүс яг тийм хандлагаараа илүү орохгүй. Тийм учраас би асуулт тавьдаг байхгүй. За чи яг ийм бэлэн үү? Хоол ундын энэ зүгээр нэг бидний мах идэхгүй шүү дээ. Тийм ээ? Яг хоны махаар өгөөд иж бол. Гэвч эн чин байгаль дээр эдгээр чин жинхэнэ витамин л нөгөө олзоо орж тэр нөгөө юм уу туулаа юу тийм тэр үлийн цаг хугацаанд тэр чигээр витаминууд явж байгаа шүү. Тэр витаминыг бид нэг хоны махаар өгч чадахгүй шүү. Тэгэхээр тэр хоол ундын нөгөөд байр оноо тийм ээ? Байр орон гэх чинь бас айгүй. Тэр өнөөдөр ингээл тэртээ байлгачлаа тий. Яг уу би өөрөө гашаанда гарналаа удахгүй. Тэгвэл илүү арай боломжийн өгөн шуунуудтай тийм ээ. Тэгэхгүй ингээд айгүй хэцүү.
Тэгээд тийм учраас би анхандаа нөгөө энэ шуу олон хүмүүс сүргэндээ гэж боддог байсан юм чи одоо эсэргээрээ бүр нөгөө шууга харамлаад шууга харамлдаг болчт юм л. Цааш энэ шуун л нэг номерт байх хэвээр. Дараа нь тэр хүн гэдэг үнтэй харьцах хэвээр. Тийм учраас би яг одоо танахаар ч юм уу ингээд танаа подкастаар дамжаа. Үнэхээр ингээд зүрх сэтгэл нь байгаад орж ирэх гэж байгаа юм бол энэ хэдэн юг тийм ээ заалтыг амтан туртай хайртай байх хэвээр. Нөгөөдөө тэр махчин шуутай харьцах бэлэн байх хэвээр. Тийм ээ. Хоол иж тэжээг жоох хүүхдүүд ар гэрнийх нь одоо юу гэдгийг бас нэг хариуцлагыг хүлээж чадах. Тий. Орчин нөхцөлийн аян бүхэн бүрдүүлэх цорын ганц юм байна. Хууль эрх зүйн асуудал. Би ингээд хүмүүс болноо ирээ сураа гэдэг нөгөө шуун хууль нь заалт нь баахгүй болохоор би хуулиас зөрчөөд нөгөө хүмүүсийн хуулийн зөрчүүлээд байна шүү дээ. Нөгөө хүүхд чинь нэг шуу сургаас орчин гараад нөгөө шуу барьж шүү дээ. Тэгэн гутал хуулиа зөрчиж. Би одоо маш их хуулийн тийм асуудалд орж исэн болохоор ингээд нэг дуудагдсан шүү дээ. Энэ танаа нэг хүн энд нэг шуу сургаж байгаад манай албанд баригдлаа. Тэгээд яваад очино. Наадах яаж ч манай албаны бид нэг өөрсдөө харгацуулаад нэг ийм журамтай юм аа. Яадах чи наадах чи Монголын шуулгын холбооны гишүүн гэсэн ийм бичгтэй хүн. Та нар маань биднийг ядахтаа энэ талаас нь дэмжиж тийм ээ болцоог нь хараад өгөөч. Хэрвээ энэ хуулийн эрх зүйн асуу шийдэхгүй энэ яамдууд нь ингээд өнөөдөр хүртэл ингээд биднийг одоо юу гэдэг юм тийм ээ ингээд хязгаарлалтмал байдал байлгаад тах юм бол энэ өв сувь байлгаад хэрэггүй. Нэг бол бүр тэр ЮНЕСКО-гоос нь харчаа хайчих хэрэгтэй тэр шуулгав. Тэгвэл бид нар болж штт. Гэхдээ яагаад тэр энд хөгжихгүй бол анх 11 орн хөгжөө гар үсэг зурж байсан бол энэ дэлхийд хөгжөөд нь штт. Одоо 26 орн болчихлоо штт. Бүгдээр хууль дүрмэндээ орцсон. Монгол ус л байдаг. Нөгөө нэг хууль зүйн асуудал нь шийдэгдэж өгөхгүй. Яам дээр нь очихлоор нөгөө эдлэг шонхор нь одоо экологи эдийн засгийн үндэстэн 30 хэдэн сая төгрөг болсон. 30 хэд байна баг 40 сая болсон байна. Тэгээ энэ манай энэ эдлэг шонхортой маш их асуудал байдаг байхгүй. Одоо бидний хувьд байна шүү дээ. Монгол улсад эдлэг шонхор хэлбэг шүү. Улаанамд ороо гараад барьж авахд ойрхон. Манай хээр тал ичтэжэл бэлэн байна. Хажууд нь өөр хэрэгэлдэг одоо манай гэр сууж байгаа харцаг байна тийм ээ. Харцаг ойн шүү. Уг нь энэ билүү надад ойрхон л да. Даанч энэ ойр шүү. Тим амархан баригдахгүй. Би бараг 7 хоног 20 хоног хээр явж иж бариулах юм. Заримдаа бүр олдохгүй нэг жилдээ болоод. Тэгээ ганц гарын шуумаа нэг идлэг шонхор байгаад. Энийг ингээд нөгөө яам тамгын газар нь очиад бид нэр энийгээ ингээд юу яая. Бүх соёлтой хэрэглэе гэхлээр хуулийн дагуу квот за бүр хууль гаргалаа гэхэд квот нь маш өндөр. Хэдэн жирийн нэг шуу сонирхож байгаа хүүхэд юу гэдэг тийм ээ 2 3 4 5 сая төгрөг төлөөд байж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ хуулийн асуудал айгүй эмзэг байгаа. Одоо барууны орнууд жишээлбэл ер нь энэ шуулган улсууд чинь бас их том гавьяа байгуулсан хүмүүс байдаг шүү дээ. Одоо Хойд Америк шүү дээ. Хойд Америк төвд хигэл шонхор ингэ шууг гэсэн. Тэр 1950-ад оны дундуур нь шүү дээ тийм ээ. Зөвөр энэ шонхор хаасаагүй идбэг гэсэн шууг байхгүй юу. Гэтэл нэг л өдөр энэ шуунууд өхөд ирсэн. Яагаад өхөд ирсэн гэвэл нөгөө хөдөө аж ахуйд пестицид тэгээд химийн бодис хэрэглэж байсан. Тэр нөгөө таа тэр нөгөө шавжин холдон шавжин нөгөө жижиг шуунууд мэрэгчид идэн тэрний нөгөө игэл шонхор бичээд бариад өөрсдөө хүнсэндээ хэрэглэнэ. Гэтэл нөгөө өндгнүүд нь гарна зөвөр хальс. Гаднах нөгөө гат өнгө. Ерөөсө 20 жилийн дотор бүр устцсан. Бүр тэр игэл шонхор гэдэг шуу тэр Хойд Америк тэрдээ байхгүй болсон. Тэгэхэд тэр Хойд Америкийн шуулхан шуу судлаач нар биш тийм ээ. Нөгөө нэг шууд хайртай хүмүүс өөрсдөө анзаарсан байгаа. Пэх энэ шууч ингээ алга боллоо шүү дээ. Амгуудаа анх удаа энэ шуулхан хүмүүс одоо тэжээврийн нөхцөлд магчин шууг үржүүлж сурч ирсэн.
арга технологийн гаргаж ирсэн. Дараа нь тэр технологийн үр дүнд одоо Европын огийн Арабын орнуудад цагаан шонхорыг нөгөө дахиад шиг бүржүүлж байна. Тэгэхээр бид нар бас нэг жоохон гавья байгуулсан. Бас энэ шувууны судалгаа, шинжлэх ухаанд бол энэ шуулхан хүмүүс бас өөрхөн өөрсдөө гавья байгуулсан. Одоо Хойд Америкт нөгөө популяц нь энгийн төвшөнд хүрсэн. Засаг нь код гаргаад өгсөн. Нөхөр отхон сайхан та энэ жил нэг идлэг шонхор бариад мэдээж тэр нь хараан алтанд байна шүү дээ. Тийм ээ. Одоо юу гэдэг тэр чиптэй, юу гэдэг өв соёлдоо ирүүлээд Falconer англиар Falconer-тэй ашиглаад байгальд нь тавьж шүү. Ийм гол дүрм журамтай болсон. Монголд бид нар нөгөө шонхор ингээд тэнгэр дээгүүр нисэглээдэг хууль асуудал шийдэгдэж өгдөг. Одоо нэгсэндээ би одоо яг ингээд олон нийтэд энэ талаас маш их яриад байгаа болохоор одоо хөрчлө бага баг. Тийм учраас найдвар бол байна. Энэ хууль эрх зүйн асуудал хизээ нэгэн цаг шийдэгдэнэ байх гэх. Хууль нь хориглоод байдаг. Гэтэл нэг яам нь хуульгүйгээд байдаг. Харин нөгөө яам нь сурчлаадгаа гэдэг тий. Тэгэхээр энэ айгүй хэцүү, айгүй эмзэг өв соёл. Тийм байна. Энэ одоо шуулхууд ер нь яг ямар зүйлийн магчин шууд хэрэгэлдэг юм бэ гэдэг. Би түрүүнд нэг зогсд орсон байна. За ерөнхийдөө бол том шуу гэвэл одоо цармын бүргэд. За цармын бүргдийг одоо манай баян үйлгийн бүргчд маань ахуйн соёл ан авдаа хэрэгжилж байгаа. За тэрнээс баг шууд гэх юм бол ер нь монголчуудын андаа хэрэгжилж ийсэн гол шууд төлөөлөл нь бол би бол үлэг харцаг байх гэж боддог. Тэр сүүл дээр тэр баргын хүндэд тэр нэг орс судлаач зураг дарсан байгаа шүү дээ. Тэр чинь яг энэ харцагтай ан гэж хэлсэн. Тэр нэг Жалаар аймгийн тэр Япон эрдэмтэн олж очиод уулзаад ан ав хийж байгаа яг ан авд ашиглаж байгаа шуун бас үлэг харцаг байсан. Тэгэхээр бол яг монголчууд бидний ахуйн зориултаар хэрэгжилж ийсэн шуу бол энэ нөхөр байсан болов гэж би боддتي. За тэр шонхор бол илүү хэрхэмсэг, ерөн сууж байгаа байдал нь тийм гоё хэрхэмсэг, гоё шуу шүү дээ. Тэгээ нөгөө ангаа хийж байгаа байдал тэр хурд хүч тийм ээ. Тэр бол тэр хаадуудын мэдээж эргэж инхэн хэрхэн зорилго нь одоо юу гэдэг тэр нөгөө их хаан тэр марк юун дээр асуусан мэдээж тийм ээ. Одоо ингээд тогруунд тавьж ийна. Тэгээд их хаан тэр тогруунд тавьж байгаа шуунуудыг хараад сэтгэлийн таашаал хүртв гээл дээ. Тэгээд бид нар чинь ингээл тэр сэтгэл нь бид нар чинь ингээл шуугаа нисгээл одоо тэр хурдан нисч орж ирж байгаа тэр мэр чинь ингээд бид нар бүр ингээд бичээстэй байдсан ш. Тэрний чинь хараад бүр сэтгэл хөөрөөл тийм ээ. Яг л тийм. Энэ бол үлэг харцаг Монголд 3 зүйлийн харцаг шуу байдаг. Үлэг харцаг, үрсээ харцаг, морин харцаг. За хоёр нөгөө үрсээ харцаг, морин харцаг нь хэмжээгээр хамаагүй жижиг гэн. Ер нь бол нэг тагтаа шиг хэлбэр. Ингээ 3 зүйл шуу байдаг. Энэ 3 зүйл харцаг байдгаас одоо хамгийн том жинхэнэ одоо яг шуулхан ан авт хэрэгэлдэг нь энэ нөхөр байгаа. Тэр түрүүн бид урдж байсан Гүржийн Бажери гэдэг шуучд байгаа. Тэд нар бол үлэг харцгаар жил болгон нүүдлэр нь бариад тэр нь орон нутгийн нэг бүдэн шуу байдгийг. Тэр бүдэн шууг бариулах тэмцээн бүр орон нутгийн хэмжээний бүр аврах шалгуур болох тэмцээн эдгээр хүртэл зохион байгуул. Тэр нь өнөөдөр бүр татгалцсан одоо манай бидний 24 онд манай Гүржийн төлөөлөл эднэр ирээд шуулгын талаасаа бас ирж исэн хүмүүс эднэр байгаа. Тэнд бас яг ингээд бас нөгөө нэг жижигэн хүртэл шуулгын юунд хэрэгэлдэг. За шонхор талаасаа гэвэл манай Монголд бол 10 зүйлийн шонхор байгаа. Одоо хамгийн том нь түрүүнд дурдаад байгаа цагаан шонхор байгаа. За манай үндэсний бахархалд болсон эдлэг шонхор шуу байна. За тэгээд доошоо хэмжээгээр ингээд баг тагтааны хэлбэртэй ботлоо ингээд 10 зүйл. Хамгийн жижиг нь одоо амрын шонхор гэдэг нэг тагтаанаас нэг баг жижигхэн нэг юм байна. Тэгээд турамтай шонхор гэж байгаа. Хайргун шонхор, начин шонхор, зээр шонхор, шууман шонхор, шилийн шонхор гэдэг одоо энэ нөгөө эдлэг юу гэдэг 10 болчихж байгаа байхгүй юу. За тэгээд хамгийн өргөн одоохондоо хэрэгжилж байгаа нь
идлэг шонкор. Гэхдээ бидний одоо нэг бас нэг мөрөөдөл нь цагаан шонкор байдаг л дааж тэр нөхдөд ч олдохгүй шүү дээ. Одоо өвөлдөө нэг орж ирээд манай хойд нутгаар тэмж байгаа явчихна. За нөгөө араб руу гаргадаг бас гол шувуун тийм шувуу бол бид нар олдохгүй. Тэгэхээр одоо хамгийн боломжтой нь л хөөрхийн нөгөө мэдлэг маань л байгаа юм л да. Одоо энэ харцгийг харахад одоо энэ бүгж юу байгаа хонх. Тийм байна. Нөгөө нэг бид нар хуучин харгаал хэрглэж байгаа шүү дээ. Нөгөө нэг тэр GPS датчигчин одоо доорож 5 сая төгрөгийн үнэтэй. За тэгээд 5 сая төгрөгийн үнэтэй юм суулгачаа нисгэж нөгөөдхөө бас алдчихвол нэг үнэтэй юм хамт алаа явуучих. Тэгэхээр нэг хуучин харгаа хэрэгдэл ингээ хонхтойгоо явж байгаа. Тэгээд энд бас бүгж байгаа. За энэ бүгж манай миний утасны дугаар байгаа. Хэрвээ мэд алга болвол тийм ээ Монгол улсад ч юм уу нэг хэн нөхөр нэг энд тэнд хашаа машинд ороод байж хам бол энэ бүгжөөр одоо над руу залгаад ч юм уу те танаа шоу энд вэ шүү гэдэг. Ер нь бол энэ бүгжийг практикт анх хэрэгэлсэн нь манай монголчууд шүү дээ. Тэр энэ хувлаа хааны үед тэр 50000 шоу зав хиний хин гэж яаж ялах юм бэ? Нөхдүүдийн гутаа бүгж хийгээд хин ноён дүүгийн нэр хэм блэ? Хангаа Баатрин шонкор гэж бичээстэй. Тийм ээ? Отхон сайхны шонкор, их хаан хувлаа хааны шонкор ингээд бичээстэй. Тэгээ нөгөө хэдэн ингээл энэ тэнд л ан хийн штэ. Нөгөө шуунууд нь хөөгөл тэнгууд нөгөө шонкорчд нөгөө албадууд нь хойноос нь гүйж очиод барьж аваад бүгжөөр нь эздийн бол. Тэгэхээр одоо энэ олон улсад хэрэглэсэн энэ шуу бүгжлэх арга чинь Монголоос гаралтай. Энийг бол би энэ ёстой 100% хэлж байна. Тэ явж байгаа л Монгол руу ирэгээл тий бүгцам ром руу ирдэг гэдэг шиг тэгээд энэ шуу маань өнгөрсөн жил энэ өвөл яг бүтэн гуйжаад одоо нэг настай байхдаа эдгээр чинь юм жоох юм бор толбон ингэсэн юм доошоогоо усны тусас шиг юм толботой байдаг. Одоо энэ жид яг цэвэр манад гуйжаад одоо яг нас бий гүйтсэн өнгөндөө орцоод байгаа. За жоохон хөгшрөөд ирэхлээр энэ харцхны нүд улаан болчихдээ. Хөгшрөх тусан улаан бол. За харцх шонкор хоёрын ялгаа юу гэвэл хамгийн том ялгаа нь нүдэндээ байгаа. Харцхыг гой хар. Нөгөө миний ихэмсэг гой царайлаг хар нүдтэй. Энэ бол яаж харсан те энэ зүүн харагдаад байгаа юм. Нэг л нэг. За дараагийн ялгаа бол шүд гэж байдیں۔ Одоо энэ шонкор шуун дээр бол илбэг харагдаг. Яг урд дээр нэг шүдчиг дахиад нэг юм ургацсан байдаг байхгүй. Тэрүүгээрээ ингээд шонкор шуу харцаг хоёр шууны яг тэр энэ шүдний ялгааны гол онцлог нь шонкор шуу ангаа барингуудаа шууд нухсалдаг байхгүй. Огтон барьлаа хүзүүгийн таг тастал алаа ирчин. Тагтаа барьлаа ингэж яагаад хүзүүгийн тасамгал ихтэй алж ээж идэг. Энэ хөтүү зэрлэг. Энэ чинь базаад тэгээ ам дээр нийтээ. Шууд ална гэж баахгүй. Тэр талаараа тэр шүдний юмроо ялгаатай. За мэдээж хэрэг би физиологи маш том ялгаатай. За шонкор бол урт алавчтай. Богино сүлтэй. Нөгөө шумбалт хэрэгтэй болохоор тэгээ шух тийм ээ. Шумбалт илүү эднэрт хурд хэрэгтэй болохоор тэрүүгээрээ тэгээ арай сууж байгаа байдал биеийн байдлаар юм шух шугнаад. Тэг их зэхгүй шугнаад. За энэ нөхдүүд бол илүү модон дотор байдаг. Эднэр тэр урт алав шаардлагагүй. Маний ургийн тул богинохон урт зүйл хэрэгтэй. Зүгээр нэг одоо миний хэлдгээр за энэ нэг 15 диаметр байна да тий. Одоо гараараа үзэх за 20 гэж бодъё. 20-ын тойргоор шумбаад орчдөг гэж боддоо эднэр. Зүгээр ингээд яваад орчдөг шин. Тэгэхээр эднэрт бол хурд бол байхгүй. Огцом дайралдаг. За шонкор бол дэлхийн рекордыг амтны одоо хүн төрөлхтөн одоо бидний тий амтан гэдэг одоо тодорхойлолтоор хамгийн хурдан амтан дэлхийд 380 гаруй км цаг шумбдаг. Бид нэр амждаггүй шүү дээ. Тэн цэг болж байгаа л яг ангад нь тавина шүү дээ. Нэг юм ингээд шүү гэд дуунаад амар гардаг байхгүй ингээд шүү гэд яг бидний ангаа онцгол ингээд нөгөө битүү дуу гардаг байхгүй. Очоо үдийн бутардлан зогсож байгаа шүү дээ. Бүд гээд яг хөө тэгэл мэдээж яг шуу болон шууд анхныгаа дайралтаа нэг 10 20 дайрж ээж л эднэр чинь ангаа барьж бас зовж ээж ангаа барьж шүү дээ. Яг шууд шумбал очоод ангаа барай нэг нөгөө эдний тийм дуртай бариулаад аах ч юм биш.
дээ. Тэгээ энийг манай хүү яг ингээд жил гаранд хийж байгаа. Тэгээ ерөн бит хоёр бол шуунуудаа хүн дээр хөх дургу. Одоо ингээд наадмаар өргөдөн штэ бид нэр энэ тэнцэн сааны өрийн дээр ч юм уу нэг арга хэмжээндээр очино хүмүүс гуйна. Би заримдаа нэг өрөвдөд заа нэг бариулчих гэж хэлчих гээд манай хүүхд бол үгүй штэ. Гар хөргүүлэхгүй. Ерөн баруун ч үтэй Америкч ч үтэй шуунда бүрийн зайнаас харьцуулдаг ш. Ойртохгүй шүү. Тэр нөгөө амтнаа тэгж хайрлаж ш. Тийм байгаа. Тэгвэл манайх чи яг бурхан минь одоо тэгээд хилчглэр хийвэг болчихгоо л те манай тэр нэг шуудаа харьцаад байгаа хүмүүс маань. Тэгээд нөгөө эднэр чинь нөгөө байгаль дээр гатуу ясан юм эднэр идэн саруугаар юм зулгаан. Тэгэхээр нөгөө банк тэр нөгөө хөдөлгөөнтэй юутай байдаг болохоор мухраад өөртөө ингээд нэгсэн доо бидний хэлдэг маникюр педикюрээр байгалаараа хийгээд байгаа байхгүй. А ингээд нэг твжээрийн нөхцөлд байгаа юм чинь ургаал байна. Тэгээ хоншоор нь буруу тийшээ иргэцэн саруун тэр одоо манай юун дээр байгаа бүрэгдүүдийг харах тэр ингээд тэр том саруунууд нь бүр ургаад бүр ингээд нэг хачин болцсон те. Манайхуу бит хоёрх бол нөгөө бас энд байгаа болох ургана. Гэхдээ манайхуу байнга нөгөө педикюр маникюрын хийдэг те. Нэг битгэхэд л нөгөө хумсын багсгцсан ч юм уу энэ одоо юу хошуун уртлынх нь яг үзүүр нь бүр хитрхэд доош ургацаад байдаг байхгүй. Тэгэхээр тэр минийгаа янзлан Одоо хууль эрх зүйн талаас ядаал ингээд нэг саваагүй нөхөр нь ингээд хөрөхээр энэ шувуу тоншин маажин тэгэхээр би бэртчлээ яах юм гэхээр та хариуцч болох уу гэхээр миний шувуу биш гэдэг юм маргаа үсгээс ахуулаад тийш үү тийм юм байгаа. Тэр бол эрсдэл мэдээж хэрэг байгаа. Ялангуяа энэ том шуунууд бол аюултай шүү дээ. Бүргэд бол би Киргизд болсон нүүдсийн наадмаар яг өөрийгөө төлөөлж очиод нэг бүргэд тавьж ийсэн. Гэхдээ тэр миний бүргэд биш. Бид нар чи хилээр авч гаргаж чадахгүй ш. Тэнд нэг нөхрийн нөгөө чагсаалтнаас гарцсан тэмцээнд орж чадахгүй нэг муухан юм уу л гадаадын нөхдүүдэд бариулна ш. Тэгээ би тэр шууг нь тавьждаг байхгүй нэг чаргаанд хөөлгөнө гэж байдгийн бүрэгдэг химэл үнэгэнд. Тэгсэн нөгөөдөг чи ингээд нисчээснаа шууд нөгөө үзэгчд рүү очиод нэг нөхрийн хажуу суусан. Тэгсэн чинь нөгөө нөхөр нь ингээд нөгөө уцаа бариад ойрцсон чинь тэрнийг гуйнаас нь баазаад би эндээс нь гүйж очиод нөгөө яг бүрэгдийн эзэм надаас хол байсан тэр араас гүйж байгаа. Би очингуудаа ингээд шууд энэ гараараа би сарвууг ингээд бүрэгдийн сарвууг дийлэхгүй угаасаа хинч дийлдэг юм. Ингээд би ингээд яах гэсэн чинь нөгөө бүрэг чинь нөгөө гараараа миний энэ гарыг базаад хоёр хумс нийшээ шигдээд орсон. Цус нь гоожоод байдаг. За би ч тэр хүнийг л гаргах хэрэг. Тэгсэн чаар эзэн нэрэнгуут нөгөө бүрэгдийг тавиулах нэг л арга байт юм байлаа. Ерөөсөө ингээд яс байцаад ингээд төгжсөн бүрэгдээ толгойг нь хэргүүл. Бүтэн 3-4 хэрэгсэн. Тэр ч одоо ёсороо бол ногс нь хугараад өхөндөө. Тэгэхэд өөр юм махчин шуу байгаад идэг юм байл. Тэгээд нөгөө юугаас суллангууд тэр хүнийг гаргаж байгаа байхгүй. Тэгэхэд тэр шуу ингээд муужраалтын дуунж байгаа. Тэгэхээр маш аюултай. Би одоо энэ нөгөө шуу сонирхоод байгаа хүмүүс энэ эрсдлийг дааж ялангуяа бүргэд бол хин чад юуны сонирхол биш. Одоо энэ хумс бол одоо энэ урт хумс нь бол 2-3 см юм биш үү? Тийм шүү дээ. Тэгээ одоо энэ бэлэ баахгүй л бол эднэр ч ингээл би хүүхэд байхдаа яг тэр нэг харцагт ижааж явахдаа өөрөө болгоомжтой байдлаа алдаад хизээч юу гартаагаараа хоолыг нүгж болдгоо байхгүй юу? Ялангуяа уяагүй байгаа шууг. Би тэрнийгээ мартаад нөгөө маха бариад ингээд тэгтээ энэ гараараа. Маха бариад ингэхийн оронд нөгөө харцах ч хурж бацсан. Тэгээд тэр хоолоо идээ дуустал нь би гүрээсэн шүү дээ. Цус нь гоож аваад гүрээгээд амар өвд нөгөө. Ясан тултал гэж бацчихлаар чинь ингээд нэг хумсыг ингээд татаад багсах гэхлээр нөгөөдг нь чангараад идэг. Нэр яах вэ? Ганц аюулт. Тэгээ нэг хоолоо идээд дуусчихлаараа бүх юмаа суллаад тэр үед нь авч гих мэтлэн одоо эрсдэл. Энэ шоу нодон нүдэн дээр бас айгүй эвгүй өвчин тусаад. Бит хоёр одоо байгаа эрдэм номоо одоо нөгөө сэрэлт канонда гардаг шиг л нөгөө хин юмчтэй мэ хөрх юмт ингээл миний мэдэх орсэл. Тийм миний орсэл ингээл ойлаа чинь ном момоо ингээл би ч нөгөө хэдэн ном сэтгүүлүүдэд эргүүлээл
Тэгээ гадны нөхдүүд рүүгээ яриад тэгсэн харин манай нэг Крунтай гэдэг Киргиз залуу байд. Тэр та одоо бидний эдгээр одоо юу штэ амтцлын гэнэ трихопол үг гэдэг. Тэгэл трихопол өгвөл 2 хоногийн дараа юу ч үгүй гэсэн. За танд бидний урилгыг хүлээн авч энэ сайхан өв соёл шуулах, тэгээд үүх түүх, олон улсын харилцаа, хууль эрх зүйн гээд олон сайхан жаргал зовлонгоо хуваалцсанд гүн талархал илэрхийлье. Магадгүй би танаас асууж чадаагүй таны ярмаар санагдсан зүйл байвал ярьж өгөөч, хэлж өгөөч. Үнтэй бас энэ дараагийн ярилцлага хаалтыг таны хийгээсэй гэж хүсэж байна. За би анх та нар надтай холбогдоод гэрлийн өргөө гэдээ орж ирсэн л дээ. Тэгээд нэг хүнийг би маш сайн мэддгийм. Манай бас миний амьдралд их тусалсан Аянга Тудган гэдэг та нар одоо маш сайн мэдж байгаа бах. За тийм учраас ер нь бас яг тэр хүний үйл ажиллагаа одоо бидний одоо гал ус тийм ээ монголчууд бидний анхны шүтэж явсан тэр байгаль усандаа шүтжижсэн би бас энэ тэр талдаа бас их эрэг ханддаг хүн байгаль усаа монголчууд шүтжээж бид нэр ан амтнаа шүтжээж л бид нар үдий зэрэгтэй онгон байгаль тогшин хэлбэрээ их орноо авч ирсэн усад байгаа тийм ээ. Тэгэхээр бас танаа энэ гэрлийн өргөө хамт олонд маш их баярлалаа. Амунд сайныг дурсан манай Аянга Тудганд бас минь дамжуулаарай гэж хэлмээр байна. Тэгээд одоо монголчууд бид нар нэгэн цагт цагаан шонгор шууны тийм ээ сүлдэр доор дэлхийн таалыг эзэлж ийсэн. Магадгүй одоо хууль бас одоо энэ түүх яаж ширгэж магадгүй бид нар дахиад энэ шуугаа заалчих болоо гэж би бас хаяг орддөг шүү дээ. Ташрамт хэлгээд бас одоо тэр 1993 онд Монгол улсын анхны энэ бидний үндсэн хууль хэлцэх үеэр зураач Тэнгис болдгоо цагаан шонгор шууг одоо төрийн сүлдэндээ одоо залах гэсэн төсөл өөрөө зураад оруулж исэн байдیں۔ Харамсалтай нь тэр нь одоо дэмжигдээгүй. Нөгөө талаараа тэр 94 онд баха генерал Амарлт яг тэр Тэнгис болдгоо зураачийн тэр сүлдийг цагаан шонгорын сүлдийг цагдаагийн байгууллагын одоогийн хэрэгжилж байгаа сүлд болгож авсан байдیں۔ Тэгэхээр тэр цагаан шонгорын түүх бол бас түүнтэй холбоотой. Ер нь бол одоо би нэг төрөнд би нэг ингээ сэргэн одоо шуулгын сэргэн мандалтыг эхлүүлсэн гэж ярьчих гээд байгаа юм шиг. Ясмын дээр ер нь бол маш их олон улсууд одоо энэ тал дээр ажиллаж байгаа уран бүтээлчд ялангуяа одоо зураач тийм ээ түүх тийм ээ. Тэгэхээр одоо энэ иргэн бас нэг хөөрхөн бидний өв соёлтой холбоотой энэ одоо сэргэн мандалт эхэлж гин гэж би боддог. Тэгэхээр одоо бидний үг дээдсэн сүлтэр болсон цагаан шонгор бидний үндэсний бахархал болсон эдлэг шонгорын одоо тэр сайхан химэр та бүгдийн ажлыг мөнхөд ивэх болтох бай гэд амжилт хүсье. Маш их баярлалаа. Тэр сайхан ярил Батар шиг. Танда гялалаа.